Ер нь манай монголчууд бас нэг болж усрлаа хайдаг хүмүүс биш шүү дээ. Аль хэцүү байсан ч гэсэн бүгдээ нэг сайн боловсон зүйлсүүлчихье гэл. Аль ч гэсэн яадаг. Тийм. Тэгэл ялангуяа эцэгчүүдэл хаан сайн сургуулийн хаан сайн багш байна. Тэгэл бараг л хос онжоо чамаа авахгүй тэгэл хүүхдүүдэд босролтны яг хөрөнгө оруулалт хийчихсэн хожуулж ийлдэг шүү дээ тийм. Харин тийм. Тэр тал дээр бол бас яг байгаад байгаа маа. Тэгээ тэрэн дээр нь гол нь яг тэр нэрэл төрцөнд нь таарсан яг үйлчлэгийг үзүүлж чадж ийн үгүй юу гэдэг дээр л жоохон цензуртай байх юм бол тэг нэг босролын салбарыг миний бодлоор яг юу гэж боддог жоохон зүрхсэтгэлтэй хүмүүсийг удирдах авч явал тэг яг салбартаа дуртай яг тэг хүнд хэцүү юм зөндөө штэ тэг тоочод байвал айгүй их гэхдээ их дуртай ажилдаа дуртай хүмүүс яг энэ босролын салбарын босрол гэдэг юм чи айгүй чухал юм шүү гэж боддог хүмүүс яг олон штэ яг тэднийг ингээд нэг тийм ингээд нэг дэмжээд гэхлээр бас аюу хэцүү. Дэмжлэг гэхлээр нэг санхүү юуг болоо явчихдаг байхгүй. Гэтэл яг саяхан бид нар бас нэг багш нартай уулзаад нэг юм уулзалт хийжсэн. Ялангуяа гадаадлын багш нар дээр. Тэгээд тэд нарт яг багшийн хөгжил гэлтгсэн чинь л за одоо ингээл одоо нэг цалин мөнгө хэцүү тийм хэцүү гэл ингээ одоо нэцэгчүүдийн хил ам гэл ингээ болов гэж бодсон чинь дийлэнх тохиолдолд багш нар юу гэжсэн гэж. Үгүй тэр асуудал бишээ цалин мөнгө. Тэртээ тэргүүл бид нарт энэгээр ингээл амьдраад ингээ болоо явж исэн. Хамгийн гол нь нөгөө удирдлагын чадваргүй байдлаас гэдэг юм уу те чиглүүлгийн тэм нэг юм буруу зөрүү тэр менежментийн юмнаас болоод л те бид нар ингэж байна. Тэгэхээр чин тэнцээч юм бас те ингээд нэг дүгэлгээл ингээл нэг тэр зөвхөн санхүүгээр эсвэл тийм юмар дэмжижүүл ингээл айгүй гоё болох гэдэг ингээд зөвл юм нэг юм яваад байгаа болохоос биш яг цаад яг мөнчөр нь болохоор айгүй жижиг юм дээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг л олж хараад яг сургууль болгонд яг нэг өөр өөрсдийн гэсэн нэг асуудлууд байгаа шүү те тэрийг хавт харуулж болохгүй юм болоо гэж би хараад байна. За бид хоёр бэлэн болсон тий. Бидний боловсролын тухай ярилцах подкастын маань эхний дугаарын зочноор нийслэлийн ерөнхий боловсролын 184-р сургуулийн захирал Наран цэцэг багш манд хүрэлцээрсэн байна. Бидний урилгыг бүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд энэ миний хувьд бол бас их том нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд хамгийн анхны подкастын зочноор тэгээд урилдсанд маш их баяртай байна. Тэгээд урьсанд маш их баярлалаа гэж хэлье. За тэгээ ерөнхийдөө подкаст маань бол боловсролын тухай ярилцсан. За тэр дотроо бол яг боловсролын салбарт олон жил ажиллаж байгаа. За тэгээ одоо бол яг боловсролын байгууллага удирдах ажилтнууд маань ерөнхийдөө оролцсон. За тэгээд хэдүүлээ эхнийхээ ярилцлагыг болохоор таны туршлага тий анх ажлын гаргаа хаанаас эхэлж тэгээ одоо энэ хүртэл ямар газруудаар ажиллаваа гэдэг талаараа ярилцаад эхлэе. Хамгийн түрүүлээд би өөрийгөө айгу азтай гэж боддог. Тэгээд багш мэрэгжил эзэмсэндээ бүр үнэхээр их баярлдаг хүн. Миний ээж хоёр хоёулаа багш мэрэгжилтэй хүмүүс байдаг. Манай аав орос хэлний багшаар насаараа ажилласан хүн. Ээж минь болохоор Монгол Улсын гавь ятаг шалтан цэцэг гэж хүн байдаг байсан. Тэгээ одоо ээж минь бол бурхны оронд очсон. Тэгэд хүний ингээд хүнд хамгийн чухал нэг амьдралдаа юм баяр ёслолтой байх нэг зүйл нь болохоор мэрэгжлээ өөрөө өөртөө таарсан ч юм эсвэл хамгийн тийм таалагдсан мэрэгжлээ эсвэл зогсон мэрэгжлээ эзэмсэн тохиолдолд ингээд өдөр болгон айгуу тийм ирч хүчтэй явд юм болов уу гэж хараад байдгийн. Олон хүмүүсээс асуухад яг чи багш мэрэгчлэлтэй болох уу байгаа юу гэж төгсгчнээс асуухад сүүлийн 1-2 жилд бол нэг жоохон нэмэгдэж байна. Ганц 2 хүүхэд байна төгсгч дотор. Тэрнээс дийлэнх тохиолдолд бол хизээч багш болохгүй гэдэг юм байхгүй юу? Тэгэл яагаад тэгэхээр тэг айгуу стресстэй, нервтэй, цалин багтай тийм юм гэлдэг. Гэтэл би өнөөдөр яг 26 дахь жилдээ багшийн мэргэжлэр яг ажилчин боловсролын салбарт тасралтгүй ажиллаа. Тэгэд энд би 26 жил би өглөө эмэгтэй өөрийнхөө бэлтгэлгүйгээр би бас ажилд явж үзээгүй. Тэгээ 5 цагт босох, 5-аас босох, тэр өглөө яг 7:30-д би сургууль дээр байна гэдэг юм дээр түртгүй явж байгаа нь юу хэлээд илэрхийлээд байгаа юм гэхээр би аз болоход байггүй зөв мэргэжлээ сонгоцсон юм байна гэж би хардаг байхгүй. Тэгээ 26 жилийн хугацаанд яг ажиллахад миний хувьд би яг 10 жил яг Германы багш миний яг үндсэн мэргэжил Германы багш хаанл дүүргийн гадаадны гүнзгийрсэн сургуультай 18 дугаар дунд сургуульд яг багшийн гараа гихэлсэн. За тэг 10 жил Германы багш хийгээд засгийн газар хоорондын тэтгэлгээр холбооны бүгд найрамд Герман улсын Хайлберг хотод олон улсын дунд сургуульд зочин багшаар ажиллах надад боломж олдоод 1 жил яг Германы олон улсын дунд сургуульд 1 жил Германы багшаар тэнд ажиллаад тэр нэг
багшаар ажиллахаас гадна яг тэр Европын хэлний стандарт гэж яг юу юм, яг Германы боловсролын системд яг тэр нэг ялгаатай байгаа тэр зүйлүүд нь яаж хэрэгжиж байгаа гэдгийг юусе яг суурин дээр нь манай сургууль бол яг тэр бүх систем нь ингээд нөгөө баг сургууль нь, дунд сургууль нь, ахлах сургууль ямар байхын, одоо тэр дунд сургууль ямар байхын гэдгийг харах боломжтой сургуулиас аягүй азтай. Тэгээ тэрийг бол яг их сонирхолтой хөтөлбөрт хамрагдаад нэг жил тэгээ буцаж ирээд яг 18 дугаар сургуулийнхаа гадаад хэлний сургалтын менежерээр томилогдож ажиллаад за яг 20 жил яг 18 дугаар дунд сургуульд ажилласан. Дараа нь Шинэ Монгол Харман Фүжи сургуульд ажлын санал тавиадыг ярилцсанд ороод тэгээд за ингээм хамтарч ажиллая гэд 2019-с 2021 оны хугацаанд 2 жил яг Шинэ Монгол Харман Фүжи сургуулийн ахлагын сургалтын менежерээр ажиллаад тэгээд тэнгууд улсын сургуулиас хувийн хвшлийн сургуульд ажиллахад ямар өөр юм байгаа. Нөгөө талаар миний хувьд болохоор яг нэг сургуультай бас хитрхи удах тэгээ бас дэмий юм байна. Жишээлбэл ингээл яг нэг японочч нь 8 жил тутам те ингээд нэг удирдлагууд юунууд нь сэлгэгддэг. Тэгээ тэр сэлгээ бас их зөв тогтолцоо юм байт юм байна да гэдгийг бол яг өөрийнхөө амьдралаар харсан. Яа тэгэхээр хитрхи нэг талдаа одоо дадах одоо хөвчл болох залхуурах за энийг энэ хавцаа хийчих юм бол болно да гэдэг нэг рамд орох. Тэнгууд яг дараагийн юмд очиход би юу дутуу хийдэг юм бэ? Би юу бусдаас муу юм бэ? Юу нь боломж юм бэ гэдгээ тийм сорих боломжтой гэж харсан. Тэгээ хувийн хвшлээс яг Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол брэнд гэж яг юу байдаг гэдгийг хамгийн их мэдхийг хүсэжсэн. Тэгээ яг тэр боломж олцсон болохоор би Шинэ Монгол Харман Фүжи сургуулийн удирдлагуудад бас их талархлаа илэрхийлмээр байна. За тэгээд 2021 оноос 2023 он хүртэл Баянзүрх дүүргийн улсын хошоо тэргүүний 33 дугаар сургууль. Тэгэхээр мундаг сургууль. Тэгээ тэр сургуулиас ахлагын сургуулийн менежер ажиллахад боломж олдоод тэгээ тэнд 2 жил гарan ажиллаад тэгээд 2023 оны 9 сараас эхлээд бас яг ажлын санал Ирэн Эверст Интернэшнл сургуулийн захирлын альбом үргийг аваад хичээнгүйлэн ажилласан. Миний хувьд бол бас яг Монголын боловсролын түүхэнд бас нэг шинэ түүхийг бичлэж байгаа юм гэж хардаг. Яагаад вэ гэхээр хувийн хвшлээс төрийн эмчийн сургууль шилжсэн анхны тохиолдол гүйл ажиллагаа явуулж байгаа сургууль маань хувийн хвшлийн сургууль маань төрийн эмчийн сургуульд шилжсэн. Тэгэхээр Ирэн Эверст Интернэшнл сургууль маань одоо түрээсийн гэрээгээр худалдаа авах гэрээ хийгээд компани төр хоёр маань тэ яам хоёр маань хоорондоо зөвшөлдсөд тэгээ шууд өргөжлүүлээд төрийн эмчийн сургууль болсон сургуулийн өргөжлүүлээд бид нар манай баг хамт олон яг 184 дугаар сургуулийн одоо баг хамт олон болсноор бас айгу тийм сонин содонтэй бас айгу өрмөц гэж харж байгаа. Тэгээ одоо 2025 оны 2 сарын 7-наас хойш 184 дугаар сургуулийн захирлын ажлыг захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгч гэдэг тушаал дээр явж байгаа. Энэ яагаад ер нь нөгөө хувийн хвшлийн сургуулийг төр хоцсон бэ? Энэ процесс нь ихэнх талаар ярил. Яг нарийн цаад юм нь бол бас сайн мэдэхгүй. Гэхдээ яг манай одоо 29 дугаар хорооны одоо манай сургуулийн оршинд одоо оршиж байгаа тэр хороо маань болохоор өдөөсөө нэгч төр эмчийн сургууль байхгүй. Тэгэд яг төр хувийн хвшилд санал болгоод яг юм болж байна. Тэгээд ингээд нөө одоо тойргийн хүүхдүүд яг тэр хорооны одоо 2500-аад орчим хүүхдүүд өөр ингэсэн яг төр эмчийн сургуульгүй байгаа учраас ингээд хол явах өөр тийшээ явах юм болоод байна. Тэгэхээр танахыг худалдаж авангаа ийм баймаар байна гэдэг юм дээр л зөвшөлдсөн юм шиг. Тэгэхээр миний хувьд болохоор яг гүйцэтгэх албан тушаалтан одоо Ирэн Эверст Интернэшнл сургууль дээр нь гүйцэтгэх яг одоо сургалт хариуцсан захирал байсан бол өргөжлүүлэл миний хувьд бол яг тэр сургалтын үйл ажиллагааг л доктортой өргөжлүүлэх гэдэг дээр л яг одоо нэлийн одоо анхаарлаа төвлөрүүлсэн болохоос биш энэ цаад утга учир нь ямар юм болоо гэдэг дээр бол тэгээ миний одоо тэгээ хоол биш миний гамбар биш учраас тэр бол нэг тийм бодож сонирхож бол яагаагүй хамгийн гол нь миний өөртөө ажил өргөжлүүлэх гэдэг дээр л ер нь бол анхаарч байсан. Зөв. Ер нь таны ингээд ажлын үндээс харахаар Германд ажиллаж исэн, хувийн хвшлийн сургууль дээр ажиллаж исэн, төрийн сургууль дээр ажиллаж исэн гэдэг аягүй их баялаг байна л да. Тэгвэл эдгээрийн хоорондын ялгаа нь юу байсан бэ? Онцлог нь юу байсан бэ? Гэх талаас. Харин тийм би түрүүн бас яг ярианыхаа өмнө хэлжсэн би их азтай хүн. Яг Монголын боловсролд яг энэ улсын хэмжээнд бас л дээвэр тооцогдох 3 сургуульд ажилласан. Тэгэд маш их туршлагыг хоригдлуулсан. Тэгэд яг төрийн эмчийн сургуульч ажилласан, хувийн хвшилж ажилласан ялгаа нь хэм бол
бас нэлээд байна л да. Адаглал хүүхдийн тоо барих, хүүхд хөгжих болон хичээлс гадуур үйл ажиллагаа зохион байгуулах хувийн хвшилтэр бол тэр бол их боломжтой. Сургууль өөрөө тэрийг зохион байгуулад төлөвлөд явах боломжтой. Төрийн хэмжээний сургууль дээр болохоор хүүхдийн анги дүргэлтийн тоо их, одоо шийдвэл яг тэр боломж багтаамж гэдэг юм нь хэцүү. За тэрийг тэгээд ингээд хөгжүүлээд явлаа гэхэд тэгээд төсөн мөнгөний хувьд яах вэ? Хүүхдүүд яах вэ? Яаж багтаах вэ гэдэг дээр масаар нь байх боломжгүй. Тэгвэл тэр чинь нэг хитгэн хүүхэд байхад яах вэ гэдэг дээр нэлээд л бодлого байх хэрэгтэй болдог. Дээрээ жоох ялгаатай. Одоо хамгийн гол бас миний баг хамтолтойгоо зорж байгаа нэг зүйл болохоор хувийн хвшлийн сургууль байжгаад төрийн өмчрөө явуулаа. Тэгвэл аль болох тэр хувийн хвшил дээр зохион байгуулагч болоод исэн зүйлийг бид нэр яаж айгүй боломжит хувилбараар төрийн хэмжээ сургууль дээр хэрэгжүүлэх боломжтой юм бэ гэдгийг л туршиж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бас яг магадгүй жилийн дараа 2 жилийн дараа ч юм уу те тэр болохоор юм уугүй юм уу гэдэг дахиад хэрэг хоёлоо уулзах юм бол бас нэг арай баялаг, арай тийм сонирхолтой яриа байж магадгүй гэж боддог. Ер нь хувийн сургууль бол мэдээж нөгөө хувийн өмчийн учраас байгууллагын үнд зүйл алсын хараа гэдэг бол нэг өөр байгаа тий. Төрийн сургуулиуд дээр тэр нь яг ямархуу байна? Ялгаа байсан уу? Одоо өмнөх 18 33 дугаар сургуулиуд гээл бас том сургуулиуд байна шүү дээ тий. Тэнгүү сургуулиуд болгоон тус тусдаа одоо алсын хараатай дгүү эсвэл яг төрөөс одоо баримталж байгаа хуулиндаа баригдсан зүйлийнхаа хүрээнд байдаг болов уу? Тийм яг тухайн жилийн хичээлийн жилийн бол яг яамнаас нийслэн боловсролын газраас тэгээд дүүргийн боловсролын хэлцээс яг тэр явж байгаа мэдээж тэр зорилго чиглэлд бол өөрсдийнхөө үйл ажиллагааны төлөвлөлтийг бол мэдээж тэгээд оруулаад зорио явдаг. Гэхдээ сургуулийн өөрийн алсын хараа эрхэм зорилго бол тэр тухайн сургуульд өөрсөнд нь тэрийг яг манай сургуулийн бодит байдал нь ямар юм бид нар яг юуг зориод байгаа манай сургуулиас одоо гарч байгаа бүтээгдэхүүн ямар байх юм гэдэг нь сургууль болгонд өөрсдийн бол эрх мэдэл бол байдаг. Гол нь яг тухайн тэр алсын хараанаас гажихгүйгээр яг тэр яам нийслэлийн зорилго зорилт нь тэрийг хэрхэн шигтгэж бид нартэй үйл ажиллагаа явуулна гэдэг дээр бол яг сургуулийн тэр удирдлагын багт бол тэр бол боломжтой байдаг. Яг ер нь нөгөө нийтлэг ээж аавуудын одоо хандлуул байна л да тий. За энэ сургуульд хүүхдээ өгчүүл нэг ийм хүүхд болно, гадаад хэлтэй хүүхд болно, математикийн чиглэлээр хүүхдээ явуулж байгаа учраас энэ сургуульд явуулъя ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэн дээр ер нь сургууль одоо тэрэндээ уялдуулаад баг хамт олноо бүрдүүлж гин үү? Уулнууд ер нь бүгд ижтгэн одоо цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт хөтөлбөрөөр хөгжүүлэхдээ бас ялгаатай байгаа шиг юм тий. Тэгэхээр энэн дээр та өөрийнхөө бодлыг тий хөтөлбөр хэрэгжүүлэхэд ер нь сургуулийн удирдлагын хувьд ямар манлайл байх вэ тий? Багш нар менежерүүд бас байгаа. Тэдгээрийн одоо уялдаа холбоог нь тий. Яагаад тэгэхээр нийтлэг хүмүүсүүд болохоор багш л сайн байвал ерөөхдөө болно гэд ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас за миний яг харж байгаа миний хувьд нэг тийм одоо олон жилийн туршлага байхгүй тий. Гэхдээ шин соргог захирал гэдэг утгаараа яг бас яг л энэ дээр л хараад байна л да. Миний хардаг үнцэг болохоор сургууль өөрөө бодит байдал дээр эрэлт хэрэгцээ ямар байгаа юм. Тэр эрэлт хэрэгцээн дээр нь тулгуурласан боловсрууч бидэрт байгаа мөгүй юу? Хүмүүс өөр юм хүсэж байдаг. Тэдгэрт хүсэж байгаа учраас гэдэг юм байж боломгүй юм байлаа. Тэгэхээр сургууль алсын хараа эрхэм зорилго нь дээрэс нь байгаа боловсон хүчин дээрээ тулгуурлаад за энэ сургууль яг нэг иймэрхүү за тэгээд эрэлт хэрэгцээ нь ийм тэгвэл бид нар ямар бодлого чиглэлээр явах юм бэ гэдэг юмаа барьчих юм бол асуудалгүй. Тэрнээс биш ингээд эрэлт хэрэгцээ нэг өөр юм байхад багш нарын нөөц боломж нь өөр юм. Удирдлага нь өөр юм хүсэж байх юм бол тэсто жинхэнэ бантан болно. Тэгэхээр яг энэ болгоныг л нэг зохицлоогоод хин хиндээ сэтгэл ханамжтай. Бид нар чинь нөгөө боловсрлоор үйлчлэгээ үзүүлдэг байгууллага. Тэгэхээр тэр үйлчлэгээ үзүүлж байгаа бидний үйлчлэгийг авч байгаа хүмүүсийн сэтгэл ханамж хэр байхаас шалтгаална. Тэгэхээр тэгвэл тэдний эрэлт хэрэгцээг авлаа. Манайд яг бодт одоо боломж нь яг ямар байгаа гэдгээ тэ нэг сайхан техникшин тэ зохицуулаад бид нар яг энэ чиглэлээр л ингэж явахад биднэрт боломж байна. Хэрвээ эцэгчүүд тийм ээ тэрнээс давсан зүйлийг биднээс нэхэх юм бол бидэрт яг бодит юмны манай сургуулийн алсын хараа юм та энийг хүлээн зөвшөөрөх нү хэрвээ зөвшөөрөхгүй байгаа бол яг тэр сонголтоо тэр хийхэд эцэгчүүд бол чөлөөтэй шүү дээ. Мөнгө төлөөд би тийм юм хийн. Тэрнээс биш нөгөө төлбөргүй тэгээ улсын сургуульд орчоод тэгээ хувийн сургуулийн хэмжээний юмыг том юмыг одоо олон улсын хөтөлбөрийн хэмжээний юмыг нэхэд ах юм бол тэр боломжгүй гэдгийг эцэгчүүч ойлгох хэрэгтэй. Сургуулийн удирдлагууд гэсэндээ тэрийг одоо тэр үйлчлэлтэй авах гэж байгаа хүмүүст аягүй сайн таниулж ойлгуулах нь л аягүй чухал юм байна л гэж хараад байна. Одоо жишээлбэл 184 дугаар сургуулийн алсын хараа гэхээр яг юу ах вэ? Анх бид нар яг би ажиллаа очиод яхад манай сургуулийн бол орчин бол их гоё.
Дээрээс нь бас тийм лабораториуд их гоётой. Тэгэд 33 дахь сургууль байхдаа бас бодож байсан нэг бяцхан тэр мөрөөдөл өгсөн байхгүй. Манай 33 чинь эмчнэр бэлтгэрээ их алдартай байхгүй. Тийм хим биологийн бүр маш олон жилийн бүр юм тест бараг л өдөөс тэр газраас нөгөө манай 33-тай холбоогүй эмчнэр бол бараг байхгүй. Тэгэд миний бас нэг ахлах ингээд сургуулийн менежер ажиллаж байгаа хугацаанд инженерүүдийг бэлддэг бас сургууль байх юмсан. Тэртээ тэрхүү манай сургууль чинь тэгээ математикийн гүн зурсан сургалтыг төрөлсөн сургалтыг явуулдаг. Тэгэхээр физик хоёрыг нэрлэж юм бол ирээдүйд бид нар тийм ээ бас химчд тэгээ биологчдыг гаргаж чадж байгаа юм чинь инженер бэлддэг сургууль байх юмсан гэдэг дотроо бяцхан мөрөөдлөд байсан. Яа тэгэхээр чинь дутагдаад байна. Тийчээ боловсон хүчинд байгаад байгаа байхгүй. За яг тэр мөрөөдлөөрөө би эрен дээр очиж байсан те хувийн сургууль дээр. Тэгээ бас яг үүсгэн байгуулагч нар маань ч гэсэндээ яг ер нь байгалийн шинжилгээ ухаанаар ингээд явмаар байна гэдэг тэгээ надад юу саналыг тавьж ирсэн. Гэтэл тэр байгууллагт нөөцөнтэй одоо тэр нэг бүтээгдэхүүн одоо юу гэдгийг лаборатори юмнууд нь байна. Тэрийг аваа явуучих боловсруч юм байна. Тэгээ дээрэс нь бид нар за байгалийн шинжилгээ ухаанаар математикийн хичээлээр тэгээс гүн одоо төрөлсөн сургалтын ангид нээя хүлцэн ирээч гэсэн чинь 9 хүүхэд бүртгүүлсэн шалгалтандаа нэг нь ч ирээгүй. Тэгэхээр эрт хэрэгцээ байхгүй гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө мөрөөдлөх тэр нөгөө зориг байх яг нөгөө бодит байдал хоёрыг аюулсаа харах гэдэг юм да тэрэн дээр би аягүй харж ирсэн байхгүй. Тэнгууд за тэгвэл яг энэ орчинд яг энэ хавьд юу аягүй чухал юм бэ гэдээ явахад гадаад талын эрэлт хэрэгцээ байсан. Тэгвэл тэр надад аягүй ойр байсан. Яг л би хэлний багш учраас. За тэнгууд яг нэг туршилт үзээд нэг яг ийм багш нар ингэж явъя ингэж гэхэд эцэгчүүд тэр бүр асар туртай хүлээж авсан. Тэгэхээр яг тэрэн дээрээ бид нар өргөжлүүлээд сая бас яг нөө шинээр 184 дугаар сургууль үүсгэн байгуулагдаад эцэгчүүдэд хэлээд бид нар нэг иймэрхүү юм өгч байна гэхэд тэд нар бүр ингээд маш талархалтай хүлээж авсан. Тэгэхээр одоо л бид нар 184 дугаар сургуулийг бол гадаад хэлний төрөлсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулаа л гэж харна. Тэгэхээр бид нар тэрэн дээр боловсон хүчин байна, нөөц байна, туршлага байна. Тэгээ тэрийг бол эрэлт хэрэгцээ байна. Гэтэ тэр богино хугацаанд бид нар бол амжилтанд хүрч чадна гэдэг аягүй итгэл үнэмшилтэй байгаа даа. Төрөлсөн сургалт гэхээр одоо цөм хөтөлбөрөөс арай илүү цаг хөвгдөж судлах юм байна тийм гэсэн. Яг одоо нөгөө цаанаасаа хөтөлбөрт байгаа агуулгаас стандартаас жоохон давсан агуулгаар бид нар хөтөлбөрөө боловсруулад батлуулад тэгээ сургуулийн зөвлөлтөө одоо уламжлаад тэгээ яг нөөц боломж бүх юмнууд нь болж байна. Төлбөр нь юм байх юм байна гэх юм бол батлуулаад явхад бол яг тэр төрөлсөн сургалтыг зохион байгуулах 262 гэдэг тодтож юу байгаа тийм журам тэр тушаал тэр журмын дагуу бид нар үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн үг. Ер нь нөгөө нийтлэг ээж аавуудын хувьд одоо улсын сургуулиуд бол яг ялангуяа ангид үргэлтэй аягүй их учраас хүүхдүүдэд хүрч чадахгүй. Тэгэхээр одоо гэртээ арай ойрхон ч юм уу эсвэл арай сайн гэдгээр ингээл хувийн сургууль руу нэлээд явдаг шүү дээ. Хүүхдүүдэд сургадаг шүү дээ. Энэ дээр таны бодол юу гэдэг вэ? Ер нь яг нөгөө бас хоёр сургууль дээр хоёулын дээр нь ажилласан хүний хувьд хүүхдийн тооноос гадна өөр бас ямар давуу талууд байна вэ? Айлал талтуул даваа тал байгаа шүү дээ. Тийм яг ингээл яг л нөгөө яригдгал зүйл шүү дээ. Ангид үргэлт нь тийм байна. Одоо миний харж байгаа үнцэг зарим нэг хүмүүс бас энэ дээр шүүмжлэлтэй хандхалтай тэгээ өвөжтэй гэх л ах. Яг миний өөрийн харж байгаа үнцэг болохоор сургуулийн өөрийн бодлого. Бодит байдал нь яг ямар байгаа юм? Ангид дүүрэлт ихтэй байсан ч гэсэн тэрийг яаж зохицуулаад бид нэр хүүхд толгондоо хүрэх боломжтой юм бэ гэдгийг л багаар аягүй сайн ярьдаг. Тэгээ тэр нэг зохицуулах боломжийг ирж хаах. Тэг хичээлийн хуваар дээр зохицуулт их гарга гэдэг нэг хүсэх юм бол гарц гаргалгаа аюух байдаг гэж би хараад байдаг байхгүй юу. Тэгэл нэг бэрхшээл яриад тэгээ тэр нь ч болохгүй байна, энэ ч тийм байна гэх юм бол хизээч гарц гаргалгаа бид нар олж харж чадахгүй. Тэгвэл бид нар энэс нэг арай өөр байвал яасан юм бэ? Арай өөр байх гад ирч хайвал яах вэ гэдэг юм аа. Хайвал бүх зүйл гарц гаргалгаа байдаг. Би бол боломжтой гэж хардаг. За ер нь боловсролын салбарт нийгэм маань эцэг эхчүүд маань яг их ингэ шүүмжлэлтэй ханддаг. Тэгээс хожлоор ч гэсэн болохгүй байх, бүтгүй байх гэж юм ярьдаг. Тэнгүүд яг боловсролын хүмүүс маань өөрсдөө бас нэг юм ярьдаггүй. Ягаад тэгэхээр нөгөө эрдэмтэн үн даруй их мөрөн дүлгөөн гэдэг үг байдагтай адилхан. Ер нь бол яг сургуулийн удирдлага багш нар маань тэр болго ингээд олон нийтэд хандаад асуудлуудаа ярихгүй юм шиг надад санагддаг. За тэгээ нөгөө талдаа бас шүүмжилж байгаа нь бүх хүн ерөн сургууль сурцсан байдаг тий. Тэгэхээр бүгдээрээ л нэг сургууль дотор байгаад сургуулийн процессыг мэддэг учраас энэ юм байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг юм жоохон гадралдаг учраас шүүмжлээд идэм болов гэж бас боддог. Тэгэхээр ер нь нөгөө эсэг эхчүүдийн маань нийтлэг түгээмэл одоо төөрөгдөд байдаг зүйл нь юу вэ? Хүүхдүүдтэй одоо сүүлийн үед нөгөө сурах арга барил дээр багш нарын арга барил тий бидний үеийн сурдаг байсан үеийн арга барил энэ бас их өөрчлөгдөд байгаа шүү дээ тий. Тэрэн дээр
Тийм яг эцэгчүүдийн шүүмжилж байгаа зарим тал дээр бол айгу зөв шүүмжлэлийг тавьдаг. Зарим тохиолдолд бол жоохон хэрхэлтэй ингээд нөгөө нэг айл ирэх хөвгчтэй ингээд бүх юмыг ингээд тэрийг чавмаар нь энийг чавмаар нь байдаг байхгүй юу? Миний хувьд болохоор яг эцэгчүүдийг манай сургууль яг ийм нөхцлөөр ийм юмыг ингэж өгч чадна гэдгийг аягүй сайн ойлгуулчих юм бол тэрнээс давсан хитээдсэн юм хүсэж байвал уучлаарай бид нар боломжгүй гэдгийг ойлгуулчих юм бол тэр нэг тийм асуудал гайгүй. Тэгээ дийлэнх тохиолдолд эцэгчүүд ингэдгийн тэр багш айгүй муу багш, тэр багш айгүй чадваргүй багш. Тэрийг та яаж мэдээд байгаа? Та хичээлд сууж үзсэн үү гэхээр үгүй гэдэг. Үгүй та тэгэд энэ багшийг чадваргүй эсвэл энэ багшийг муу гэдгийг та яаж үнэлээд байгаа юм гэхлээр тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гэдэг үгнүүд би тэр хүлээж авч чаддаггүй. Би хүлээж авдаггүй. Тэгэхээр та ингээд нээлттэй нөгөө хичээлүүдийг аяг их тавьдаг байхгүй юу? Та хэрвээ зав цагаа зохицуулаад ирээд яг энэ багшийн хичээл суугаад үзээрэй. Хүүхдүүд яаж оролцдог юм бэ нөө? Тэг таны хүүхэд энэ дээр яаж оролцож байна уу гэдгийг та харчвал болно. Тэгэд нөгөө талаар бас нөгөө хүүхдүүдэд манай эцэгчүүд тэр тавьж байгаа асуулт тэр нэг хүмүүжлийн одоо тий бас нэг төлөвшлийн аюу тийм буруу арга замаар тэгэл нэг өөрөө хичээлээ хийгээгүй гэдээс ч юм эсвэл өөрөө тэр нэг жоохон чадваргүй боломжгүй байсан юм дээр очиод нэг гэртээ ингээл нөгөө асууж байгаа зүйл нь ч жоохон буруу хариулж байгаа юм нь манай багш харин тэгээд яагаад гэдэг юмыг тэгж өөгшүүлж сонсох гэдэг зүйл нь өөрөө хүмүүжлийн аюу тийм буруу арга барил байгаа байхгүй юу. Тийм болохоор эцэгчүүд хамгийн хэлхийг хүсдэг зүйл болохоор өөрийнхөө мэдгүй үзээгүй хараагүй зүйл дээр битгий шүмжил хичээл гэдэг юм дээр одоо альч сургууль дээр байх одоо тэр эцэгчүүдтэй одоо бид чинь хамгийн их нөгөө хандаж ярилцдаг хүмүүсийн хувьд тэрийг аяguсан ойлгохыг хүсдэг. Дийлэнх тохиолдолтой эцэгчүүдийн яг юун дээр игдүүцэд байдаг юм гэхээр сургууль юу хүсэж байгаа юм? Сургууль ямар үйл ажиллагааг хийж чадаад байгаа юм? Юуг нь хийж чадахгүй байгаа юм? Чадахгүй зүйл нь ийм юмс болоод байгаа юм. Чадж байгаа зүйл нь ингээд гэдэг юм аа сайн тайлгандаг, сайн мэдээлдэг байх юм бол хил ам гарахгүй, шүүмжлэл гарахгүй гэдэгт бол би бүр итгэлтэй байдаг. Багш нар руу ингээд шилжээд ирэхлээр ерөнхийдөө нөгөө багын багш нарыг сайн байвал тий багш нь сайн байвал сургууль хамаагүй гэдээ ярьдаг шүү дээ. Бас тийм. Миний хувьд болохоор бас л яг тэрэн дээр нэг талаас яг тэр сургуулийн удирдлагын баг айгу маш зөв бодлоготой чиглэлтэй ив нэгдэлтэй байх хэрэгтэй гэж би хардаг. Нөгөө талаас болохоор сайн багштай байх. Гэтэ багш нарыг би бол бас нэг тийм сайн муу гэдэг үнэлгээ өгөх аюу дурггүй. Багш бол багш байх хэрэгтэй. Тэгээ тэр нь жоохон сэтгэлтэй сэтгэлгүй, санаачлагтай санаачлаггүй, бүтээлч биш гэдэг л байна уу гэхээс биш тэр нэг үйл ажиллагаан дээр нь энэ гэтээ миний хувьд бол жишээлбэл яг удирдлагын хувьд би өөрийнхөө удирдлагын багцсанд хэлдэг зүйл нь бүгдээрийг нь ижилхэн байх боломжгүй. Тэгээ ундрал гэдэг нэг хүн тэгээ итгэл үнэмшил нь арай өөр. Гэтэ чадж байгаа зүйл амар их. Гэтэ чадахгүй бас юм байгаа. Буцаагаад тэгвэл наран цэцэг гэдэг хүн чаддаг юм байна. Чадахгүй бас юм байгаа. Төсtöглөө биш шүү дээ. Тэгвэл бид нар бие биенийхээ нөгөө дутууг хэр нөхөж чадах юм гэдгээс баг хамт болно. Тэрнээс биш өөрийнх нь чадж байгаа зүйлийг би ундралаас нэхэд авах юм бол боломжгүй. Тэгэхээр би тэр сайн багш гэдэг үгэн дээр нэг тэгээ ингээд нэг юм өргөлт өгөх нэг хүсдэггүй. Чи багш юм бол чи багшаа хий. Тэгтээ ингээ хүн болгонд нэг юм чадаад байгаа зүйлийг нь олж хараад чи энэ дээр айгу мундаг байна. Энийг айгу гоё ингээрээ. Гэтэ чамд жоохон тийм юм байна. Энэ дээрээ жоох анхаараарай гэдэг тэр үгийг тэр зөв чиглүүлж эхлэх. Тэгэхгүй тэ хүмүүс нэг дийлэнх тохиолдолтой хүмүүсийн нэг урмыг нэг мохоодог зүйл нь чадаад байгаа зүйлийг олж харахгүй мөртлөө чадахгүй байгаа юм дээр нь дөвөл гэж нөгөө одоо нэг 30 дардаг тийм байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр асуудал. Тэгэд багш нараас их шалтгаална. Багш нар яаж чиглүүлж гинөө? Багш өөрөө яг тэр нэг амьдралыг үзэх үзэл нь ямар байна уу? Хариуцлагатай байна уу? Ухамсартай байна уу? Яг тэр багшаар чинь дамжуулаад тэр тухайн ангийн одоо 30 хүүхдэд юм уу 40 хүүхдэд юм уу 50 хүүхд бол дийлэг тохиолдолтой хүмүүжтэй явдаг байхгүй. Тэр багш зүв байх. Тэгвэл тэр багшийг хэн одоо тийм болгох юм гэхээр сургууль байгууллага удирдлагууд тэгээд тэр хамтын үйл ажиллагаа бид нар тийм хүсэж байгаа шүү. Та яг энэ дээр ингэ шүү. Танд ийм чадвар байна. Тэгвэл энэ дээр нэг жоох илүү ингээрээ энийг нэг жоох ингэчүүл юм биш шүү гэдэг юм дээр л аягүй сайн ойлголцоод тэгээд тэр багшийг тэр өөрсдийнхээ хүсэж байгаа тэр нэг бодол бид нар нэг ийм бодлогон дээр очиод ингэмээр байгаа шүү гэдэг юм дээр л байнгын холбоотой байнгын хөгжүүлдэг гэхээс илүү хамтардаг байх нэг чухал гэж хараад байна. Тэрнээс биш нэг багш эцэгчүүд ирээл энэ сайн багш, энэ муу багш, тэгээ энэ чадваргүй багш гэдэг юм дээр
би бол айгүй шүмжэлтэй. Би тийм тохиолдлыг ер нь бол анхнаасаа ч эцэгчүүдэд хэлчихсэн. Хувь хүмүүсийн хоорондын харилцааг тэгээ зохицуулдаг хүн би биш учраас яг иймэрхүү асуудал дээр над дээр бол ирэх хэрэггүй. Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын юм дээр байх юм бол би бүх зүйл дээр 100% би дэмжиж би сонсно. Тэрнээс биш энэ багш надад таалагдаагүй, энэ багшийн хандлага таалагдаагүй учраас би энэ багшийг тий арга хэмжээ авахулмаар байна гэдэг юм дээр би тэрийг хязгаарч хүлэмжшүүлэхгүй, би тэрийг хязгаарч зохицуулахгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр одоохондоо яг тийм хүмүүс ирээгүй л ихтэй гайгүй баха. Одоо ер нь нөгөө нийтлэг багш гээл тэгэнгүүт хичээл зааж байгаа хүмүүсийг ярьж одоо заах процессыг бид аягүй сайн мэдээд байгаа шүү дээ. Ер нь за одоо хичээлийнхээ онлайн хичээлийг ч юм уу даалгаврыг шалгалтаа авах ч юм уу тэрнээс гадна өөр ямар үйл явц анги дотор явагдаж байна. Тэгээ тэдрийг нь одоо сургуулийн зүгээс бас яаж зохион байгуулж байна. Бид хэд бол одоо 40 минутанд багш орж ирээл шинэ хичээлээ орвол те өмнөх даалгавраа шалгадаг ч юм уу шалгалтаа авдаг ч юм уу нэг иймэрхүү байдлаар л төсөөлөд байгаа байхгүй. Тэнгүүд тэр 40 минутыг бол их баялаг л яваад шиг юм л тий. Манай баг хамтлан бол их цомхон баг хамтлал л доо. Бидний хамгийн их бодсон зүйл болохоор одоо яг ингээл эн чин хуучин сургууль болохоор ингээл эн тэндээс ирсэн хүмүүс цугларч байна. За сая ингээд 184 дугаар сургууль болоод бид нэр 2 сарын 10-наас үйл ажиллагаа эхлүүлэхэд ойролцоогоор нэг 20-од орчим сургуулийн нэг 800 орчим хүүхдүүд нэмэгдэж ороод бид одоо 1000 гаруй хүүхдтэй 1130 хүүхдтэй. Тэр хүүхдүүдэд яг нэг арга барилаар хичээлд суу хичээлээ хий гаргачих юм бол нөгөө төлөвшил нь хаана байх юм баг хамт олон бүрэлдэхүүн яах юм гэдэг юм дээр бас асуулт нэмдэг тавина шүү дээ тийм. Манай баг хамт олон болохоор арай өөр юмс эхэлдэг. Тэр төлөвшөлтэй байх, нэгдсэн ойлголттой байх одоо шилбэл тийм ээ хичээлийн тэр нөгөө галаагш нэг хэлдэг гоё гэдгийг судлагдхууны багш байгаас илүү хүний багш байгаарай гэдэг байхгүй. Тэр айгу гоё үг байхгүй. Бид нар ирээдүйд хүн бэлтэж байгаа. Бид нар ирээдүйд боловсон хүн хүчин бэлтэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ингээд нэг хичээл дээрээс улбаалаад нэг ярилцах яг ийм юм чи ийм болж шүү гэдэг юм дээр илүү цаг зав зориулдаг баг хамтлан байх юмсан гэж аяг хүсдэг. Тэгээ тиймдээч бид нар одоо шил манай сургууль дээр өглөөний цаг гэдээ бид нар ингээд одоохондоо л ингээд 2 дугаар ээлж байхгүй болохоор бид нар бас нөгөө хичээлийн хуваар янз бүрийн юм дээр сургалтын төлөвлөгөөн дээр бас зохицуулах боломж гараад байна л да. Бид нар нэгд өдөр болгон 1-2 дугаар ангийн хүүхдүүд манай бүх хүүхдүүд урлаг заландаа цуглардаг. 2 дахь өдөр болохоор 3-4-5 дугаар анги, 3 дахь өдөр 6-7 дугаар ангийнхан, 4 дахь өдөр 8, 9, 10, 5 дахь өдөр болохоор 11, 12 дугаар ангийнхан өглөө болгон 7:50-аас 8:40 хүртэл урлаг заландаа бүгд цуглардаг. Тэндээс яг юг харахыг хүсдэг гэхээр сар болгоны эхний 7 хоногт нь болохоор анги удирдсан багш болон багийн багш нар, 2 дахьт нь болохоор нийгмийн ажилтны сэтгэл зүйч нарын яриа, 3-т нь болохоор эцэгчүүдийн төлөөлөл тэр хүүхдүүдэд тэгээ та эцэгхийн зүгээс хүүхдүүдэд юу хэлмээр аа яг одоо 6 дугаар ангийн хүүхдийн ээж гэхдээ бусад хүүхдүүдэд тэгээ та нар ингээд ийм бол ингэдэг шүү гэдэг юм дээр хэлээд өгөөч гээд тэгээ 4-7 хоногт нь болохоор яг захирал юм эсвэл сургалтын менежер явдаг байхгүй юм. Тэгээ тэрэн дээр бас миний харахыг аягүй хүсдэг зүйл болохоор хүүхдүүд хамгийн түрүүлээд тэр төлөвшөл гэдэг зүйл нэг тийм том юм эхлэхгүй шүү дээ. Хүн анхаарал сонсож сууж нэггүй. Таад маань ингээл одоо нэг 300 хүүхдийг нэг зааланд суулгаад эхлүүлэхэд ингээд таньдаг хүн юм захирлаа хахлаар ингээд яана захирал гэж чимээгүй болох. Тэгэхэд өөр тавихгүй хүнийг байхлаар одоо шилбэл их шуугилдал тий хоорондын яриад хуцаа орлол гэдэг тийм жижиг юмс төлөвшөл гэдэг юм эхэлдэг. Тэгэхээр тэр сургууль дээр хүл ажиллагаа хүн болгох тэр процесс чинь зөвхөн хичээл суугаад 40 минутын тэг мэдлэг олох нь биш байхгүй. Дахиад энийг яах юм гэдэг юм тэр нэг өөр талын юм дээр цаг заваа зориулж чаддаг байж чадвал хүүхдүүд бол айгүй мундаг. Манай одооны хүүхдүүд хүмүүс аяг гэдэг чинь одооны хүүхдүүд аягүй хэрэг алга болчихжээ. Одооны хүүхдүүд аягүй хүмүүжлэхгүй болчихжээ. Одооны хүүхдүүд аягүй тийм гэдэгдгийн би яг эсрэг. Одооны хүүхдүүд маш ухаалаг, маш мэдрэг. Яг тэр нэг зүйл дээр нь тохирсон арга барилаар явчих юм бол үгүй бүргэд хайр хөрмээр бүргэд маш ухаалаг байхгүй юу? Бид нар тэр нэг хүсэхгүй байгаа зүйлээр л арга барилаар нь л нөгөө нучин дарддаг дуугаа бай чимээгүй бай чиний мэддэг гэж юу гэдгийг тэгээ чиний одоо яадаг илүү өглөө яалаа илээ гэдэг юм чинь байгаа гэвэл им гүжүүд сантай байхгүй одоо нэгтүүд гүжүүдэлчдэг тэг намайг сонссонгүй миний тэг үзэл бодлыг тэг хайхарсангүй эсрэгээрээ
яадаг юм нөхөө тэгээд нэг жоохон буулт хийгээд явхад маш олон юмыг авч болох боломжтой гэдгийг л тэр сургууль бас тэр их ингэж нөгөө уг нь мэдрээд яг зохион байгуулалттай байх юм бол тэр их бэ нү бага байна гэдгээс нэг шалтгаалгүй. Яг зарим хүмүүс хэлэх л та юу их зав байдгийг тэр олон хүмүүсийг гэх бах. Гэхдээ тэгээ жижиг гэлтгүй тийм жижиг детальны юм дээр байх юм бол бид нар нөгөө хүсэж байгаа тэр том юм дээр очино гэдэгт бол би яг өөртөө итгэлтэй байдаг байхгүй. Тэгээ тэрэн дээр ч манай баг хамтлан мэдэн сан шургуу ажилладаг. Тэгээ одоо л яг сая бид нар нэг 600 гаруй хүүхдүүдийг тэгээ дээрэс нь бид нар нөгөө их засварлагаагаар бүх хүүхдүүдийг гаргаж нөгөө гадаа тасал хэлэгдэг байхгүй юу. Зүгээр нэг очиод манай үйл ажиллагааг харуул хүүхдүүд хэр зэрэг гарч зогсож гин буцаад хэр зэрэг орж ийн гэдгээр л яг манай сургуулийн үйл ажиллагааг тэндээс гарч болно. Тэнд ингээд нөгөө бужигнах гэдэг юм байдаг байхгүй юу. Гарлаа зогслоо 10 минутанд дасгалаа хийлээ орлоо гэхэд хизээч нөгөө ингээд нөгөө чихэлдэл одоо манай нэг ядагч автосанд орохдоо ч юмд очролтой ингээд овоордог манай хүүхдүүдэд тийм байна. За хүүхдүүдээ гэл тэгэхэд хүлээж зогсож байгаа л тий нэг нэгээрээ яг ингээд чигсаад орох. Тэрэнд бол яг хүүхдүүдийг сургахад ингээд тайлбарлаад ийм учиртай шүү гэдэг тайлбарлаа хэлэхэд шууд тэгэнд ордог. Тэгэхээр тэр процессыг сургууль тэгээ хийдэг тэгээ бүх юмыг л хүн болоход яадын төлөвшлийг нь бид нар яах юм гэдэг юм аа тэгээ сургууль өөрөө тэрийг аягүй сайн зохион байгуулж чадах юм бол тэр бүх процесс чинь л тэр нэг мэдлэг олох тэр дадлууд олгох тэр амьдрах чадварт яах тэр бусдаа тасах би хариуцлагатай байх бусдыг тэг хүндлэх гэдэг юм чинь яваад гэж харагддаг байхгүй. Тэгэхээр ер нь хүүхэд өөрөө нөгөө таны хувьд бас одоо дихтэй, ухамсартай, хариуцлагатай байгаад суурин сайн болчвол цаашаа онлын одоо хичээлүүдээ авахд боломжтой болж байна гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр таны нөгөө одоо ингэ ажиллаж исэн сургуулиудыг ажиглахаар 18 дугаар сургуулиуд бас гадаад хэлээр төрөлжсөн тийм 33 бол бас мундаг эмчнэрийг битдэг гээд тийм яа ингээд сургуулиуд таны хэлснээр одоо яг тэр багш нар байгаад тэр нөгөө бололцоонд байгаа учраас тэр лүгээ илүү хүнзгийрээд байна уу? Яаж ер нь тийм нөхцөл боломжинд бүрдээд байна вэ? Ерөнхийдөө бас л төрний хилдэг л яг нөгөө бодит байдал яг тэр менежмент гэдэг зүйлийг сургуулийн менежмент гэж харахад одоо жишээлбэл би шинэ сургуулийн хөтөлбөрийг яг өөрийнхөө одоо энэ байгаа сургууль дээр ингээд шууд ингээд тэгээ хөршүүлэх гэвэл боломжгүй 18 дугаар сургуулийн үйл ажиллагааг би яг өөрийнхөө одоо энэ 184 дугаар сургууль дээр байлгахыг гэвэл айгуу тийм төвөгтэй байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө л яг тэр бодит байдал нь ямар байна вэ? Тэгээ тэр хүмүүсийг дуурайгаад энд хийх гэхлээр эмчээ байгаа тэр эрэлт хэрэгцээ эсвэл тэр хүүхдүүд хүлээж авах эцэгчүүдийн тэр бүсэд байгаа зүйл нь эсвэл багш нарын тэр юм нь байгаа мөгүй юу гэдгээл бодох нь аюул чухал. Тэгэхээр 33 дугаар сургуулийн тэр нэг өөрийн гэсэн тэр нэг өнгө төрөх шүү дээ. Тэр чинь эрэлт хэрэгцээнд байгаад байна. Багш нар нь тэрэндээ ингээд бүр чиглээд ингээд бодлого чиглэл нь явуулчлаар өөр. Манай дээр болохоор бид нар бол ерөөсөө л туршлага нь байна, боломж нь байна, нөөц нь байна, эрэлт хэрэгцээ нь байна. Тэгвэл бид нар бол төрөлцсөн сургуультаар одоо шилбэл яг 18 бидний бол их том өрөөдөлт байгаа штэ. Одоо хаалт өргөлт 18, 52 дугаар сургуулийн Чингэлтэй өргөлт бол 23 дугаар сургууль гэл тий гадаадлын төрөлцсөн сургуультаар явж байгаа. Тэгэхээр Баянгол өргөлт яг юм гадаадлын төрөлцсөн сургуультай бол одоохондоо байхгүй. Тэгэхээр бас нэг тэр менежмент гэдэг зүйлийг бид нар яг өөрийнхөө сургууль дээр бол гадаад хэлний төрөлцсөн сургуультаар зохион байгуулах гэдгийг хараад байна. Тэгэхээр таны хэлдгээр одоо өөр сургуулийн хөтөлбөрийг энэ сургууль дээр авчирч болоход төгтөө гэж байгаа шиг Монголд одоо Кембрижийн хөтөлбөрийг нэлийн оруулж ирж байгаа шүү дээ. Тэнгүүд хэлний хичээлүүд дээр болохоор бас гадны эдүтэн персон гэж одоо мэдтгэр ч юм эдүтэн гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр ийм гадны одоо бүр Монгол улсын биш те бүр гадаадын ийм хөтөлбөр энтриг одоо Монголын сургуулиуд дээр оруулж ирэхээр бас их бэрхшээл байх гад байгаа юм шиг анзаарэгдэж байна л да. Тийм энэ дээр би бол манай үндэсний хөтөлбөр муу гэж юусэн хэлэхгүй. Одоо шил 90 Эвертон Тэрс сургууль байхад бид нар хувийн сургуулийн юм чинь хамгийн хүн татдаг нөгөө олон улсын Оксфорд юм эсвэл Кембрижийн хөтөлбөртэй сургуулаа гэдэг юм бол бид хүн татна шүү дээ тийм. Тэрэн дээр би бол үгүй гэж хэлнэ. Бид нар 90 Эвертон Тэрс сургууль дээр яг үндэсний хөтөлбөрийг хамгийн боломжит хувилбараар яаж сайн хүргэж болох юм гэдгийг л харуулсан баг хамтулсан байхгүй юу? Бид нарт ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл сургуулиас сурталчлах хөтөлбөрөөс сурталчлах юмгүйгээр бид нар тийм ээ яг хавар тэрийгэ тайлагнаад намар гэхэд бид нар хүүхдүүдээ 2 дахин тий эсэлтэй ахиулж чадсан байхгүй юу? Тэрийг юу харуулж байгаа юм гэхээр тий хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх шалтгаална гэсэн биш. Одоо Кембрижийн сургалт аягуус сайн гэдгийг бол би бол тийм бас үгүй гэж хэлнэ.
Тэгэхээр тэр одоо хит бас нэг туйлшрах хит тэрийг авчих юм бол одоо ингээл айгу миний хүүхэд айгу тийм мэдлэг боловсролтой мэдлэг чадвартай болох гэдэг ингэж хитрхи астыг туйлшрах димий гэж би хардаг. За идүүтэн person дээр бол авах зүйлж байна. Тэгээ бас нэг очир дутагдaltaй зүйл байна. За тэгэл ингээл яг юм бол угаасаа л гэдэг тэр нөгөө сошиалд яаж байгаа гэл тэр захим хэрэглээ тийм байна юм байна уу гэдэг юм чил яг л явдаг. Гэхдээ миний хувьд бол би жишээлбэл бас нэг тийм юмд юм гэдэг нөгөө шүмжлэлтэй хандгаас илүү бодлого нь тэгээ улс одоо яам бодлогыг энийг боломжийг гэж үзэж байна гэх юм бол би хэрэгжүүлэгч би гүйцэтгэгч. Тэгэхээр тэрийг хамгийн боломжит байдлаар би хэрэгжүүлвэл ямар үр дүнд хүрж ийна гэдэг юм дээр л анаас сэнгэхээс биш. Тэгээ бид мянга зөрөөд энэ онцгүй байна гэд яах юм баггүй. Тийм болохоор аль болох сайнаар нь хэрэгжүүлэх үүрэгтэй гэж хардаг. Нөгөө талаар бол яг өөрсдийнхөө үндэсний хөтөлбөр яг энэ зөв хөтөлбөр одоо бидний барьж байгаа энэ хөтөлбөр бол муу биш. Тэрийг харин хэрхэн яаж сайн хүргэх үү гэдэг дээр л яг сургууль өөрөөсөн гэсэн бодлого юугаа барайл тэгээ зөв хэрэгжүүлж чадах юм бол бүх хөтөлбөрүүд л сайн. Одоо багш нарыгаа хүргэх ажил дээр сургуулийн зүгээс яаж дэмжих вэ? Багш нарыг хүргэх гэдэг нь одоо нэг хөтөлбөрөө сайн хүргэе гэдэг л. Энэ дээр бас юу одоо жишээлбэл би байгаль ухааны хичээлийг мэдгүй мөртлөө тэг инг гэдэг юмыг шууд нөгөө одоо жишээлбэл тэр сургууль дээр тэгээд гисэн байна. Энийг яг ингэж манах дээр хийчих гэдэг юм байж болохгүй гэж хардаг байхгүй юу? Би нэг ийм хүсэж байна. Тэгээ энэ боломжтой гэж харж ийнүгүй юу гэдгээ би багш нартайгаа ярих аягүй дуртай. Тэгээ энийг нэг одоо шийдвэл тэр нөгөө олон улсын тэг хөтөлбөрөөс ингээд юм хөрх юм нөгөө дадлага хийж байгаа тэр нөгөө ийм тасал даалгаврууд нэг тийм хөөрхөн байхгүй юу? Энийг нэг хай нэг хичээл дээр ингээд чимхлээр ороод хөтөлбөрт оруулах боломж байгаа юу? Танд тийм одоо тэг сонирхол эсвэл танд тийм мэдлэг чадвар ч юм уу тийм байна уу? Хамтраад ингүүл энэ хүүхдүүдэд нөгөө байгаа энэ байнгын өгдгөөс арай нэг өөр сонирхолтой байх юм бол энэ сонирхолтой болох юм болов уу гэж ярилцахайг дуртай. Тэгээд яг сургуулийн удирдлагууд манай сургууль нэг энэ хөтөлбөрөөс арай жоохон нэмсэн юм өсөж байгаа юм байна гэдэг багш ойлгочих юм бол багшаа би нэг ингэж нэг оролдож үзсэн. Чадахгүй зүйлийг нь чи чад гэхлээр багш нар нэг ингэж эхэлдэг байхгүй. Тэг яаж гэдгээ мэдэхгүй. Тэг яг эн чинь нөгөө одоо шилбэл гэрийн даалгавар яагаад хийхгүй юм гэхлээр яаж хийх аргачлалын юу хийх юм гэдэг нэг ойлгохтой сайн заагаагүйгээс болоод хийгээд ирсэн зүйлийн буруу юм гэдэгтэй л яг адилхан байхгүй. Тэгэхээр багш нар бид нар юу хүсэж байгаа гэдгийг аюул сайн ойлгуулж чадах юм бол багш нар тэрийгэ бодоод би тэрийг яаж хий гэдгийг биш байхгүй. Юу хүсэж байгаагаа ямар бодлоготой байгаагаа багш нарт сайн ойлгуулад багш нар тэрийг бясалгаад тэгээ хөтөлбөр юм байна. Удирдлага ингэж хүсэж байгаа юм байна. Сургууль ингэж хараад байгаа юм байна. Тэгвэл энийг би хамгийн бодит боломжтой нөхцлөөр энийг би яаж хэрэгжүүлж болох юм гэдгээр л тэгээ сургууль би чамайг тэгээ бүтээлж байгаа санаачлалтай байгаа чинь энийг үнэлэх боломжтой шүү гэдэг юм хэлчих юм бол би зүгээр нэг нэг юм өдөр хоног өрүүлсэн нөгөө хөтөлбөр нөгөө сэдвийн хооронд явах уу эсвэл би нэг жоохон юм нэмээд хүүхдүүдийг хөгжүүлээд дахиад энэ дээр урамшуул яах одоо сургуулийн үнээс ур чадвар ч юм уу янз бүрийн урдаан тэмцээнд оруулаад энийг авах уу гэдэг юм багш өөрөө сонгох сонголт хийх байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ойлголцоо явуулчихад ингээ баг явахад бол үр дүнд хүрдэм байх гэдгийг хараад байгаа байхгүй. Багш нарын хувьд одоо байгалийн ухаан хэлнээч гэдэг юм үү ингээ тэнхэм мэрэгжлийн бүлгүүд ер нь өсөж явж байгаа. Тэдний ер нь яаж ажилтдаг вэ? Хуучин бол яг заахаар нэгдэлгээд яг мэрэгжил байдагс одоо болохоор мэрэгжлийн хөгжлийн бүлэг гэдээ явчихж байгаа. Тэгэл яг тухайн сургууль яг өөрсдийнхөө онцлогоор багаараа мэрэгжлийн хөгжлийн бүлгээрээ заахаар нэгдэлж секц гэл ингээл ярьдаг мэрэгжлүүд байдаг байхгүй. Манай сургууль бол тэрийг бид нар яг нөгөө 7 хоног заавалчгүй нэг удаа уулзалтах тэр цагийг гаргаж өгдөг. Тэгэл нөгөө одоо 2 ээлжинд явах ч юм эсвэл нөгөө хичээл нь тэгээ заа нэг манайхан гэдэг юмыг нөгөө тэр завгүй тэр гараа явцсан ч гэдэг юм нэг тийм тохиолдод гэжтэй. Тэгэхээр тэр мэрэгжлийн багш нар хамтдаа суугаад уулзах цагийг аль бие усны цаг болгож тавиад тэгээ тэрэн дээр нь бага хэмжээний хяналт тавиад ч юм уу чиглүүлэг өгөөд за бид нар нэг юм хүч авах шүү та нар хамтраад нэг энэ дээр нэг суугаад өгөөрөө ингээрэ гэдэг тэр нөөц боломжийг л аягүй сайн ойлгох. Тэгээд нөө залуу багш нар одоо туршлагатай багш нараасаа туршлага солилцох. Ихтэй туршлагатай багш нар олон жил ажилласан багш нар л туршлагатай гэж бас өрөөсгөл байж болохгүй. Буцаага залуучууд аягүй гой сэтгэлгээтэй байдаг. Тэгээд тэрийг ингээд нөө би биендээ нөгөө мэдлэг туршлага юугээ солилцох гэдэг тэр нөөц боломжийг сургууль бас л гаргаж өгөх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр ер нь нөгөө мэрэгжлийн хөгжлийн бүлэг дээр багш нар маань хоорондоо хамтраад тэр хөтөлбөрөө яаж хүүхдүүдэд
зөв сайн хүрэх вэ гэдэг дээр ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг ер нь нөгөө нийтлэг хүмүүсүүд багшийн ажлыг нөгөө хичээлээ загаал дуусчихж байгаа бол багшийн ажил дуусчлаа гэж хардаг шүү дээ. Тэгэхээр багш нарын ажлын одоо нөгөө бүтцийг ер нь харуул ямар цагаар яаж явагдаж байна те мэдээж бэлтгэл яг хичээл заах нь их бага цаг юм шиг байгаа шүү дээ. Одоо жишээлбэл 7 хоногт 40 цаг гэж явна шүү дээ. Тэгэл яг нөх хичээл заах цаг нь бол 19. Тэгэл багшийн хомсдолтой сурвалд бол тэгэл баг 7 хоногт 30 цаг, 29 цаг, 32 цаг энэ төр заах бол энүүхэн болчиход тийм шүү дээ. Тэгээд чинь одоо нөгөө тэдэн цаг нь хичээлийн бэлтгэлт байна. Тэдэн цаг нь одоо тэ өөрийгөө хөгжүүлэх тийм байна гэдэг чинь санаас хуулаараа олгогдсон. Гэтэл нөгөө зарим тохиолдолд одоо тэ олон цаг зааж байгаа, олон ангид зааж байгаа тэр багш нарын ачаалал үнэхээр хэцүү. Тэгээд тэрийг тогтоох боломжгүй. Ялангуяа байгалийн ухааны багш нарын одоо хомсдол үнэхээр асуудалтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр багш олон цагаар заахаас аргагүй. Тэгэхээр тэрийг яаж тэмээ багшийг тэг хөгжих эсвэл юун дээр нь одоо тэг ачаал өгөхгүй байх уу, юун дээр нь яах уу гэдэг юм дээр бас л сургуулийн тэг одоо ингээл ер нь хэлэхэд сургуулийн удирдлага өөрөө бодит байдлыг аюулсан хардаг, мэдэрдэг, багш нартайгаа уулзах боломжийг тэг ингэж цаг цаваагаад зориулдаг. Тэг багш нар хүүхдүүд эцэгчүүдтэйгээ тэг болж ийн гэж яваад авах биш. Бодит байдал дээр яг тэр нь ямар байгаа гэдгийг харах юм бол тэр багш нар энд ачаалтай байна, энэ ачаал багтаа байна. Тэгвэл ачаал багтаа хүмүүст энийг хэлхий, энэ олон цагаар явж байгаа багш нартай ингийн гэдэг юм л аюулсан гарахгүй бол тэр яг энийг байх хэрэгтэй гэдэг юм бол манайд бол одоохондоо жоох ингээд нөгөө алдагдцсан. Уул нь бол дүрм журмаараа тий зохицуулагдаад байгаа ч тэрийг яг хэрэгж өгöd хэцүү тий. Сургалтын менежер гээд одоо удирдлагын баг яригдчих байгаа шүү дээ. Тэгэхээр удирдлагын багт мэдээж сургалтын менежер байгаа өөр бас ямар нийгмийн ажилтнаа нэгсэл зүүж гэсэн бүрэлдэхүүнээр явж байгаа тий. Сургалтын менежерүүд маань ер нь ямар чиглүүлэгтэй яг одоо нөгөө хүмүүсүүд эцэг эхчүүд багш нар ингээд ер нь нөгөө сургууль доторх процесс тий хин ямар ажил үүрэг хүлээж байгаа вэ гэдгийг бас сайн мэдгүй л байна л да. Тэгэд багштайгаа яриад бүх юм болчууд болно гэдэг. Тэгтээ багшаасаа одоо гэдэг сургуулийн барьж байгаа бодлогоос өөр юм хүсэх юм уу те. Тэгээд хоорондын үйл ойлголцдог үсэлт. Бас нэг эцэгчүүдийн нэг жоохон ундууцал гаргаад байдаг, шүмжил гаргаад байдаг нэг зүйл нь болохоор нөгөө ангид урдсан багш нартаа мэдээж те хамгийн түрүүлээд хэлэх өөрсдийнхээ санаа бодлыг илэрхийлэх хүмүүс нь л ангид урдсан багш. За ангид урдсан багш цаг алдалгүй нийгмийн ажилтан болон сургалтын менежерүүдэд те за манай эцэгчүүд нэг иймэрхүү бодолтой байна шүү, ингэж шүү гэдэг зүйлийг те уламжлах нь үүрэг байх хэрэгтэй байхгүй. Гэтэл нөө зарим тохиолдолд тэр хүнийд галамтраагаар явсаар хагаад те тэр нь бүр нөгөө дүл байгаад идэг. Тэгээ тэр нь томроод ирэхлээр асуудал болдог. Тэгээ энийг яагаад хэлээгүй юм бэ гэхэд л тэгээ завгүйсэн тийм байсан тэгдэг ч юм уу те. Тиймээс болж аяг өгтэй бас нэг сургууль дээр асуудал үүсдэг. За тэгвэл сургалтын менежер гэдэг хүн өстой сургуулийн жинхэнэ амьсанс. Би өөрөө бас олон жил яг нэг 15 жилийг сургалтын менежер хийсэн. Тэгээ сургалтын менежер бол их сургуулийн бүрстэй хамгийн хайрламар хүн гэж би бол хардیں۔ Яа тэгэхээр галыг унтраадаг, гүүр болдог тий сургуулийн захирал болон тий багш нарын дундх гүүр зохицуулах тэр багш нар дээр оволж байгаа тэр зүйлийг тий сургуулийн менежер тий дарах, зохицуулах, төлөвлөх гэсэн мөртлөө сургуулийн менежерүүдэд тэр гавьяа шагнал тэр цалин хөлс нь бол бас их асуудалтай шүү дээ. Гэтэл тийм ээ сургууль тэ одоо мундаг боллоо, шилдэг боллоо гэхлээр захирлын ажил болоод захиралтай ингээл тэр захиралтай гэж явчихдаг. За хүүхдүүд нь амжилт гаргаад ингээ явхлаар тэр багшд бэлдсэн учраас гэлээ багш нь гавьяа шагнал аваад ингээ явчихдаг. Гэтэл тэр багшийг тэр сайн хэлэхийн тулд тэр хүүхдүүдийн юм хийхэд тэр хичээлийн хуваарийг зохицуулах, тэр багшд тэр нөөц боломжийг олгох, тэр мэдээллийн нөгөөх хамтрах, зохицуулах, төлөвлөх бүх зүйлийг менежер хийж идэг. Сургуулийн тэр менежмент сайтай байгаа, сургуулийн үйл ажиллагаа сайн байгаа, эцэгчүүдийн хилэн гарахгүй байгаа гэдэг нь нийгмийн ажилтан сургуулийн менежер хоёрын тэр нүр их хөдөлмөрийн үр шимээр тэр сургууль сайн явдаг. Тэгэхээр буцаагаад ингээд яг нөгөө гавьяа шагнал дээр мөхөр хамтад нөгөөдөл ингээд ер нь хоцрогддог хамгийн эрт ирж хамгийн орой явдаг хүмүүс бол нийгмийн ажилтан сургуулийн менежерүүд л байдаг. Бараг хийхгүй зүйл байдаг шүү дээ. Тэрнээсээ бүхэл зүйл нь зохицуулна тий гинт өглөөдөө багш өвдчлээ багш очтгоо хүүхэд ингэсэн чи инглээ гэхэд тэгэл зөвл гүүгээр шүү дээ. Гүүгээр тэгэл тэрийг зохицуул энэ янз одоо тэр гэсэн юм чи ингээд тэгэл толгоо бол ингээл бүр байнга ингээд
бараг шүн унцсан ч гэл өглөө бараг тий зүүдэн дотороо тий тэр мартахгүй тэгэн шүү гэдэг ч юм уу тий. Би бол яг боловсролын салбарт яг энэ дунд шатны алтан жишээлтнүүдийг бол бүр ингээд бүр болдгсон бол боломж нь байдаг бол тийм ээ ингээд бүр ингээд тэг ямар хөшүүрэг ямар юу байдаг ингээд тэг бүр ингээд сэтгэл ханамжтай ажиллах тэр нөхцөл байдлыг үүсгэх юмсан гэж аяг хүсдэг. Хэрвээ надад боломж байгаад хожмын нэг өдөр тийм ээ ингээд нэг туршлагатай сайн захирал болоод явах юм бол би хамгийн түрүүлээд би тэр сургалтын менежер гэдэг хүмүүсээ тэг үнэхээр ингээд нэг яа би аюу сайхан ажиллаач гоёдаг миний тэг бүх юм ингээд нийгмийн одоо ямар нэг асуудал юу байдгийг тэрийг бүгдийг ингээд тэг сургууль маань шийдэд өгдөг шүү гэдэг тийм байх юмсан гэж их мөрөөддөг. Бид нар одоо яаж гэдгийг бол сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ хамгийн бүр нэг тийм ачааллыг үүрдэг тэр ачаал бүр ингээд ёстой нэрээ долоо бодулсан чон шиг хүмүүс чинь яг тэр сургалтын менежер нэг ажилтнууд байна. Бүр ингээд үнэхээр хүнд ачааг үүрдэг хүмүүс. Маш их зохицуул. Тэгээд тэр сайн менежертэй, сайн нийгмийн ажилтнтай сургууль бол тэгэл үнэхээр үнэхээр тэр хүмүүс нуран дээр л өдөөсөө сургууль явуулдаг гэж би бодлоо. Зарим хүмүүс л тэгэл үгүй штэл их тахалдаа гэхдээ дийлдэх тохиолдолтой тэр. Сургалтын менежер маань багш нар маань ингээд олон жил ажиллаад туршлагатай одоо тэгэхээр менежер рүү орох уу эсвэл тусдаа одоо менежер одоо МОБИС гээд Монгол Улсын боловсролын сургууль байна тий. Тэн дээр бол бүх төсөлтөний багш нарыг бэлдэж байгаас гадна одоо энэ сургуулийн менежерийг бэлдэх ч юм уу тийм тустай анги хөтөлбөр байх уу? Яг энэ дээр өмнө бол нийгмийн ажилтныг бол яг нийгмийн ажилтны бэлтгэдэг сургуулиуд байдаг байхад яг одоо за энэ нэг одоо би тамирын багш юм уу нийгмийн багш түүх нийгмийн багш бол тэгээ нийгмийн ажилтан байх боломжтой гэдгээс мэл одоо л нийгмийн ажилтны сэтгэл зүйчийг бол яг боловсролын тэгээ салбарын сэтгэл зүйчин тэргээ бүр яг бэлтгэдэг байна. Сургалтын менежер бэлтгэдэг байдаггүй. Сургалтын менежер бол яг олон жил болцсон тэгээ нэг байгууллагатай бас чухуудсан ч юм уу тэгэл нэг заахар нийтлэлтэй ингээл нэг жоохон санаачлагтай нэг багш нараа нэг манлайлаад нэг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсээ л ерөнхийдөө бол нэг заа чи нэг энийг менежер болохоор болчлоо доо энийг менежер хийгээд үзье даач гэдэг юм уу тэгж бол гаргадаг. Тэгэл эхний жилдээ бол тэгэл ердөөсөө яг сайн менежертэй байсан бол яг тэр хүмүүсийг дуурайгаад тэгдэг байсан даа гэдээ явна. Эсвэл яг тийм зарим нэгэн тохиолдолд менежерийнхаа яг тэр ажил туслаад ингээд нэг хажууд нь байсан хүмүүс бол ингээ аяг хурдан тэрийг бол ойлгоод тэр хичээлийн хуваар хийх тэр зохицуул тэр бол бас л хүнээс бас нэлээд шанс сорсон зүйл байхгүй. Төлөвлөлт хийх тэгээ юмаа бөөгнүүлэхгүй байх тэрийг нь хизээ яаж яах вэ ачааллыг яаж тэнцвэржүүлэх үү гэдэг чинь бүр тэр чигээрээ ингээл бүр байнгын толгой ажиллах тэгээ энэ багш нарт ингэсэн бол энэ техник гэдэг л ерөөсөө л байнгын тэр нэг бодох сэтгэх маневрлах уян хатан байх ч гэдэг юм уу те олон чадварыг шаарддаг тэгээ албан тушаал гэж хардаг байхгүй. Тийм болохоор гэхдээ сайн багш бас сайн менежер болно гэсэн ойлголт байж болохгүй гэж хараад байдаг юм. Бид нар бас зөв тусгал төрийн бас байгууллагатай манай сургууль хамтраад бид нар 10 сард бид алтын 7 хоногоор англи хэлний багш нарт зориулсан нэг багш үйлчлийн тийм сургалт зохион байгуулсан. Миний хувьд бол бас тэрэн дээр бас их ач холбогдол өгдөг. Тэрэн дээр болохоор багш хөгжөхөд тулгамдаатай асуудал чи яг юу байгаа юм бэ? Бид нар гүүр болж өгье гэдэг одоо зорилго нээсэн юм. Тэгээ тэрэн дээр хүмүүс нэг эхний хагас нь болохоор бид ингээл яг нэг янз бүрийн илтгэлүүд тавиад тэгээ ийм юм байна арга зүйн тал дээр ийм байвал зүгээр шүү гадаад талын багш нар байдаг. Тэгээ хоёр дахь хэсгээр болохоор бид нар яг одоо бүлэг үүсгээд одоо чиглүүлэгч багш нартай байгаад таныг хөгжөхөд тэгээ гадаад талын багшийг хөгжөхөд юу тулгамдаад байна? Яг яаж хөгжмөр байгаа юм бэ гэдэг юм бид нар саналуудын хураасан юм. Тэгээ би яг нэг бүлэгт нь яг чиглүүлэгч багшаар суусан. Тэгэд миний бол харж ирсэн юу болохоор би ингээл нэг өөр өнцгөөс ингээд ярих болов гэсэн чинь тэр дотор хамгийн их олон давтагдсан нэг зүйл нь болохоор чадваргүй, дадлага туршлагагүй дунд шатны удирдлагаас болж ингээд ажил хийхэд хэцүү байна. Миний ойлгоод миний мэдээд байгаа зүйлийг наацах юм мэдэхгүй байгаа менежер намайг удирдахлаар энэ надад хөгжихэд, энэ надад ажиллаа 5 удаа хийхэд хэцүү байна гэдэг юм аяг хэлсэн. Би болохоор ингээд эцэгчүү санхүү мөнгө гэл гадаад явмаар энэ мөнгө авахгүй ч юм уу надад тэтгэлэг өг гэсэн чинь тэхгүй байж гэдэг юм. Тиймэрхүү юм хэлэх дийлэгтэл хэлэх байх гэж харсан чинь өөр байсан. Тэгэхээр тэр дунд шатны удирдлагуудыг чадваржуулах
зөв байх. Тэгэл нөгөө зарим нэгэн тохиолдолд бол ингэж багш нараас хадгалаа жоохон тойр үрэл үүсгдэг ч гэдэг юм уу. Тэгээ өөрсөндөө ингэ таалагддаг хүмүүстэй илүү их боломж олгодог, бусдыг нь бол тоодгүй ч гэдэг юм уу те. Тийм талын үүсэхгүй байдаг. Тэгэхээр тэрэн дээр тэр удирдах ажилтан байна гэдэг нь хэн байх юм бэ гэдэг юмыг л яг л бас л сургууль дээд шатны хүмүүс бас тэрэн дээр нөө бэлтгэдэг. Гэхдээ одоо бол би бүр яг энэ дээр бол яг манай одоо нийслэлийн боловсролын газар бол чадж байгаа гэж хэлнэ. Өмнө нь нэг тийм тэр тал дээр бол нэг тийм яригддаггүй байсан сэдвийг одоо яг аягүй сайн яригддаг байхгүй. Жишээлбэл дээхэн хэдэн жилийн өмнө бол нөгөө захирал болоход чинь жоохон улс төрийн нууц гэлэхэд улс төрийн тэмнэг те томилгоо байдаг гэсэн. Одоо бол чи багшаад хэдэн жил хийх ёстой. Тэгээ 5 жилээс дээш одоо заавалчгүй дунд шатны сургалтын менежер тэгээ заавалчгүй хийсэн байх ёстой. Дээрээс нь тэр үргэлж зэрэгээс дээш гэдэг ч юм тэр тавьж байгаа шаардлагууд нь айгу зүв болоод ирэнгүүт одоо дараагийн нөгөө захирлын томилгоонууд нь айгу ингээд өөр болоод эхэлж байгаа байхгүй. Яг боловсролын тоогоонд чанагдсан багшаа хийж үзсэн. Тэгээ менежер хийж үзсэн. Тэгээ надад бас яг тэгж бодогддог байхгүй. Менежер хийж үзээгүй хүн шууд захирал болох юм бол тэр сургуулийг жоохон эвгүүлдэг гэдэг бол би бол тийм гэж хэлнэ. Тэгэхээр тэр менежер хийгээд үзсэн хүн захирал болох юм бол арай жоохон хөнгөн тусан. Дээрэс нь аюулсан ойлгоно, бодлого нь зүв байна гэж би хараад байна. Тийм болохоор сургалтын менежер дээр бол яг томилгоогоо айгу зөв тавих, тэрийг чиглүүлэх, тэгээд чадваржуулах гэдэг юм дээр бол айгу сайн бас айгу сайн бодох хэрэгтэй л гэж харддаг. Юу нөгөө багш нарын юун дээр 1 жил ажилласан багш, хэдэн жил байсан багшийн нөгөө мэрэгжил дэвшлүүлэх сургалтууд гэдэг явагддаг шүү дээ. Тэрэн шиг менежерүүд дээр тийм байдаг үү? Тийм 1 жил, 5 жил, 10 жилийн захирлууд дээр ч байдаг, менежерүүд бэлдсэн байдлаараа улсын хэмжээний бүгдөрөнд тийм сургалт аваад. Тийм. Сүмжлэн хамт тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь ерөнхийдөө яг ойлгочих одоо тийм. Тэгэн дээр их ач холбогдол өгөөд явал бас их зүгээр шүү дээ. Ер нь бол нөгөө удирдгуу менежмент чи өөрөө бас тусдаа ухаан гэж явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ажлыг зохион байгуулах, хүнтэй ажиллах гээл өөртөөгөө ажиллах гээл бас өргөн хүрээний агуулга орж ирэх байх л та тийм. Одоо жишээлбэл яг сургалт зохион байгуулад тэр яг үр дүнтэй байгаад сайн удирдлагуудыг бий болгоно гэдэг дээр тийм бас үгүй гэж хариулна. Яг бодит байдлаар амьдрал дээр тэрийг яг хэрэгжүүлээд яг зөв удирдлага, зөв сайн байх одоо тий чадварлаг байх гэдэг юм чинь зарим тохиолдолд тэр өөр байгаад байгаа байхгүй юу? Тэгээ сургалтанд хамрагдаал би сайн болчихно. Тэрхүү үед ингээл нөгөө өнөөдөр тийштэй нэрийн чинь гоё юм биш үү гэдэг юм сэтгэлийн хөөрөл ингээл аюулсан тэмдэглэж чаддаг байхгүй юу? Гэхдээ 100-ны хэдэн хувь нь тэр тэмдэглэсэн, тэр бодсон, тэр авсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг гэдээ ингээд буцаад харах юм бол дийлэнх нь үгүй байхгүй юу? Тэгэхээр тэр өдөр тутмын тэр чадваржуулах, өдөр тутмын тэр зүйл дээр менежер, удирдлагууд, багш нарч бай би хөгжих ёстой гэдэг тэр ухамсар аягүй сайн байх хэрэгтэй. Жишээлбэл би анх менежер болж байхдаа би докторийн ангид орж исэн. Яа тэгэхээр багш нартайгаа ижилхэн байжээж би багш нартай шаардлага тавихад хэцүү. Тэгэхээр надад бол дараагийн шатны тийм ээ ингээд нөгөө боловсрол надад хэрэгтэй юм байна гэж бодоод би багш нартай гологдохгүй тулд гээд Монгол Улсын их сургуулийн гадаад соёлын сургуульд тий докторийн ангид орж исэн. Одоо ч хүртэл жоохон харамсалтай нь яг судалгааны ажил юу гэн бас тусаж чадахгүй л яваад байна л да. Яг ажлын хажуугаар тэр судалгааны ажил хийн, тэр докторийн зэрэг гэдэг юм чинь бол бас аюу хүнд хэцүү юм байна гэдгийг бол хараад байна. Гэхдээ мөрөөдөл бол байгаа. Ямар ч гэсэн би нэг юм яг энэ тал дээр нэг судлаач яг энэ тоонд чанагдсан юм чинь гэдэг утгаар хийх юмсан гэж боддог. Тийм болохоор би хөгжих ёстой юм байна. Би гологдож болохгүй гэдэг тэр ойлголтыг аль ч шатны багш тэр, удирдлагч тэр бүх хүмүүс ер нь тэрийгэ бодчих юм бол би бас нэг тийм хөгжих ёстой гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр багш нартайгаа адилхан юм ярьдаг, багш нартайгаа адилхан тоогон шинэгчээд байдах юм бол би хүмүүсээ нэг удирдан манлайлах тэр үлгэр дуурайл үзүүлэх гэдэг юм чинь байхгүй. Хэцүү байхгүй юу? Тэгэхээр чинь тэр зарим багш нар голоод байна шүү дээ. Менежердээсээ илүү юм үзсэн, юм харцсан, тий өөртөө хөгжүүлсэн байхад тэднээс голож болохгүй гэдэг юмыг л номер 1 хувь хүн өөрөө тэрийг аягүй сайн бодох. Одоо би дараагийн шатны тий шатанд ирчлээ. Одоо бас л тий би багш нартайгаа юм уу эсвэл менежертайгаа адилхан төвшөнд би байж болохгүй гэдэг юм би дахиад бодож байгаа байхгүй. Тэгээ сая бол яг нийслэлийн боловсролын газраас санал аваад би одоо удирдлагын акцент дээр яг тэр нөгөө захирлуудыг чадваржуулах сургалтанд явж ийн л да. Бас л өстой нэрэ яг гүн биш үү гэдэг юмыг бол бас л мэдэрч байна. Тэнгууд
Одоо миний хувьд болохоор за удирдлагын ухаан дээр биеүн дээр анхаарах хэрэгтэй, менежмент дээр биеүн дээр анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө байсан тэр туршлага тэр нэг чэйшний пангаар явж болохгүй гэдгийг би нэг одоо ухамсарлаад хэлж байгаа байхгүй. Тэгэхээр богино хугацааны надад хамгийн боломжтой ямар сургалтууд байх уу гэдэг би бол байнга эрэл хайвал хийдэг. Миний цаг зав юунд боломжтой байна уу гэдгийг би бол хийдэг байхгүй. Тэгэхээр би бас сургуулийнхаа одоо дунд шатны удирдлагууд багш нартаа эцэгчүүдэд би голдож болохгүй гэдгийг би бол бүр аягүй сайн боддог. Тэгэхээр энийг бас хүмүүс өөрсдөө сургалтанд суугаад тэгээ би нэг 5 жилийн дараа дахиад дараагийн сургалтанд суудлаа гэдэг юм байж болохгүй байхгүй. Өдөр тутмын бид заавалж хувьсан өөрчлөгдөж, хүүхдүүд өөрчлөгдөд байна. Тэгээд үе үеийн хүмүүс ч өөрчлөгдөд байна. Миний удирдлагын дор байгаа хүмүүс чинь ингээд янз бүрийн насны хэлбэлцтэй байна. Тэгвэл би тэрийг яаж би надаас дээш хүн бэ, надаас доош хүн бэ? Бүр доошгоо байна. Тэгвэл тэр хүмүүсийн тэр нэг юмыг ойлгохын тулд би яах ёстой гэдэг тэр мэдлэгээ хэлэх гэдэг юм дээр хүмүүс аягүй сайн цаг цаваа нэг жоохон зориулшууд. Тэгэд ингээ хэлэхдээ хүмүүс тийм цаг зав хаана гэдгийг, тийм мөнгө хаана гэдгийг гэхгүй. Тэр чинь заавалчгүй мөнгө зарж юу байна биш. Одоо жишээлбэл би түжирлийг бол аягүй сайн ашигладаг хүн гэж боддог байхгүй юу? Манай гэр зайсанд ажил маань хар хорин тийш хамгийн их тэмээс оргил үед бол зүгээр л зам дээр бол би түжрэхээс өглөө бол би түжрэхээс би 96 50 гэл гараа явчихдаг 7:15 20 гэл сургууль дээр очдог хүн надад аягүй амар байдаг. Гэхдээ би одоо машиндаа ороод миний хамгийн түрүүлээ хийдэг юм нь би шууд нөгөө подкаст сонсдог. Тэгээ подкаст сонсохдоо би дандаа удирдлагын тэр менежментийн яг хүн удирдлагад, байгууллага удирдлагад яг юу хэрэгтэй гэдэг зүйлийг л би ингээл тэгээ янз бүрийн хүмүүсийн яриануудыг сонсоол явдаг байхгүй. Ийм ингэдэг юм байна. Энэ нь юм байна. Чамд энэ нь байгаа юм байна. Энэ нь байхгүй юм байна. Энэ дээр чи жоохон бодмоор юм биш үү гэдэг юмыг л хийх хэрэгтэй болов гэж аяг хардаг. Тэгэхээр би хүмүүст голөгдөж болохгүй гэдэг юм дээр л аяг сайн бодчих юм бол тэгээд болчих واخ гэж боддог. За ер нь ингээ боловсролын салбар маань бол ингээ битгэд ирээдүйн хүүхдүүдийн Монгол улсынхаа иргэдийг бэлтгэж байгаа аягүй том буянтай бас хариуцлагатай юу салбарт ажиллаж байгаа хүмүүс. Тэгээ магадгүй одоо болохгүй байгаа нь өнөөдөр болохгүйгаасаа илүү магадгүй 10 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнөх одоо бодлогын алдааны үр дүнгууд одоо бол гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр би тэгэхэд дараагийн 10 жилийн 20 жилийн дараах одоо Монгол улсын иргэдийг бэлтэж байгаа хүний хувьд та юун дээр илүү их анхаарч байна? Танай баг хамт олон юуг илүү голчилж ажиллаж байгаа? Одоо жишээлбэл яг одоо ингээд болохгүй байгаа зүйл, болж байгаа зүйл гэж ярьсан ч 10 жилийн дараас эндээ ил аршин гэж байхгүй шүү. Дахиад бас л нэг өөр нэг юм гараад ирнэ. Тэр нь болохгүй нь болж ин гэдэг юм гарна. Тэгэхээр энэ дотроос дийлэнх тохиолдолд хүмүүс энэ дээр алдаад байгаа юм. Яг болохгүй байна гэдэг байгаа мөртлөө яг юу болохгүй байгаа юм гэхлээр юу болохгүй байгаач өөртөө ойлгодгоо. Бидний хувьд болохоор жижиг юмс эхэлнэ. Бид нар ирээдүйд 10 жилийн дараах одоо жишээл 12 жилийн дараах тэр юуг зүгээр л бидний хувьд болохоор хүнд голодгүй аюу хэлбэрх үгээр хэлэхэд хүнд голодгүй боловсон учраас гаргая. Ахлагангийн хүмүүстэй бид нар бол юу ярьдгүү гэхэлэр чи мэрэгжлээл айгу өөртөө хэрэгцээтэй өөрийнхөө зан чанар тохирсон мэрэгчлээ сонгож байгаа. Тэхийн тулд чи өөрийгөө хийн, юу хийдэг сониуч очих дундаа ингэдэ тийм ээ бүх юмыг сонирхдаг энэ чад юм энэ болдгоо мэн гэдэг зүйл дээр л итгэвтэй байж байгаа. Ахлагангид ороод би нэг юм хүн штэ. Тэгэхээр надад нэг иймэрхүү мэрэгчлээ штэ гэдгийг сургуулийн дээр багш нарт туслаад ингээд чиглүүлээд өгье. Төгсөөд ирээдүйд тийм ээ би хүнд голөгддгүү боловсон учраас хүнд голөгддгүү гүйцэтгэж магадгүй дээшээгээ гайгүй сайн албан тушаалтнуудаа голөгддгүү удирдлага. Нөгөө талаар нөгөө дараагийн нөгөө хоёр тус аюу сайн сонголт зөв сонголт хийх ёстой зүйл нь болохоор гэр бүл. Чи ирээдүйд аюу сайн аав байх ёстой шүү. Чи ирээдүйд аюу сайн ээж байх ёстой шүү. Тэхийн тулд яах юм гэдэг юм дээр л тэгтээ тэргүүл одоо ч тэр проблем адилхан 10 жилийн дараа ч адилхан тэгтээ ирээдүйд аав болох нь ойлгомжтой, ээж болох нь ойлгомжтой. Ирээдүйд боловсруучин болох нь ойлгомжтой байхгүй. Тэгэхээр ямар хүмүүс байх юм бол тэр аль нийгэмд тэр асуудалтай нийгэмд тийм ээ бие аваа явчих чадамжтай байх юм бэ гэдэг зүйлийг л ойлгуулдаг байх нь тэр боловсролын салбарын тэр мэдлэг чадвар үйл ажиллагаагаараа дамжуулаад тэр сайн бүтээгдэхүүн, зөв бүтээгдэхүүн гэдэг юм тэр зөв хүн байх гэдэг юм чинь. Гэтэ зөв хүн гэхлээр хүмүүс бас л нэг өөрөөсгөр гимштэй гэл талцаал явчихдаг л да. Гэтэ миний хамгийн ингээд хэлбэрхнаар хүнд ойлгуулах юм болохоор чи хин нэг хүнд гологдохгүйгээр байх нь юу гэлээд байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр манай байгууллагын одоо манай баг хамт олонний хамгийн их боддог юм тэр
Гээл те одоо тэр хүндлэл гэдэг юм чи юм. Тэр хүндлээс сурсан юм бол юм байдаг. Тэ одоо хариуцлага гэдэг юм чи юм байдаг. Тэгэл баг багаар ингээд нөгөө бүр ингээд өөрийнх нь нөгөө уур ундууцалтаа барьж чаддаггүй байсан одоо жилийн өмнө байсан хүүхдүүд одоо багшаа би тэр гүц одоо тий би хичээлээ хийгээд 90% авна гэдэг надад айгу хол тэг мөрөөдлийн гэж боддог байсан чинь энэ тийм амар тийм мөрөөдлийн биш юм биш үү багшаа гэж хэлдэг болсон. Бид нартай энэ хүүхдүүдэд жоохон гэсэндээ байгаад юм болж байгаа юм байна. Тэг ингээд болж байгаа зүйлээ хараад тэр урамших гэдэг зүйлийг хэлэхдээ хүмүүс ингээл зарим нэг нь хөөсрлөө хэрхлээ ингээд бодит биш юм яалаа тэг ингээд нэг юм тийм байдаг штэ гэдэг юм уу тэгээд тийм миний хувьд болохоор би яг өөрөөр хардаг 100% бид нар 100% гэдэг юм байхгүй байхгүй юу бүх хүмүүсийг бид нар адилхан болгох боломжгүй байхгүй юу гэхдээ тэр дотор нэг ч гэсэн хүн өөрчлөгдөж чадчихвэл энэ бол дэвшил гэж хараад байгаа маргааш энэ 10 болно нөгөөдөр энэ 20 болно гэхдээ 20-оос итэхгүй ч болно штэ гэхдээ тэр 20 хүнийг бид нар тийм өөрчлөөд энэ чинь бас боломжтой юм байна ингэх юм бол ингэх юм байна гэдэг юмыг гаргачна гэдэг чинь л энэ бол бидний хувьд айгүй том давуу тал гэж хардаг манай байгууллагын хувьд энэ дээр бид нар бол өөрсдийнхөө яг бодлого чиглэлээ бүхэл ажил төлөвлөгөөнд бол энийг харуулдаг. Тэгээ шигтгэж өгдөг. Тэгээ энэ нь ч бас эцэгчүүдийн зүгээс маш их тийм сэтгэл ханамжийг өгдөг. Тэгэл алхам тутамдаа бид нар сэтгэл ханамжийн судалгаа аваад юу яхад тэгээ энэ дээр бол болж шүү, дажгүй шүү. За яг хөө мэдээж тэр дотор ингээл тийм ээ хувийн ч юм уу янз бүрийн асуудлаас тэгээ арай өөр нөгөө тэнгэрийн одоо тэнгэрийн өгсөн бол бид нар тэр ичтэн биш болтой шууд бүгднийг нэлаашруулна гэж байхгүй. За нэг 5%, 10% нь тэгээ болохгүй шүү муу шүү гэдэг хэлгээд энэ болохгүй байгаа гэдэг зүйл нь юу болохгүй байна гэдгийг нь бүгдээрээ хараад энийгээ л цасан сайжруулад явах юм бол энэ бол бид нар чадна гэдэгт бол итгэлтэй байдаг. Тэгээ хожмын нэг өдөр одоо миний яг өөрийн хүсдэг зүйл болохоор боловсролд өөрийнхөө чадах хэмжээний жижигхэн ч гэлтгүй энэ хөрөнгө оруулалтыг хийчих юм бол тэгээ багш байсны үнцнийг тэр гэж би хардаг байхгүй. Тэрнээс их гавьяа шагнал бусдад ингээл таниулаад тийм юм гэхгүй яг тэр нэг өргөөнд тэр манай сургууль дараа очив зэрэг үнэхээр гой өргөө байхгүй. Тэгээ тэр ингээд тэн дотор ингээд бужигнаж байгаа тэр нэг гой тэр энерги тэр нэг гой хүүхдүүдийн өөр байсан зүйл нь ингээд тэгээ хавар намар ингээд нөгөө орж ир бид нар хүүхдүүдэд танд ингээд утаж авдаг байхгүй. Тэгэл намар орж ирж байгаа тэр айдастай жоохон төгшөөрний байгаа тэр хүүхдүүд одоо бид нар ингээд яг өглөө болгон бид нар ингээд өгтөд авахд тэр хүүхдүүдийн тэр сэтгэл чин сэтгэлдээс тэр инээж байгаа тэр нэг тийм гой орж ирж байгаа сургуультай дуртай орж ирж байгааг нь харангуут за бид нар ямар ч байсан жоохон энэ гэсэндээ эн чинь бас нэг шалгуурахгүй бид нар болж байгаа юм биш үү эцэгчүүд орж ирээд өмнө нь ингээд хялзаад ингээд ингэжсэн бол тэгээ сайн байцгаана уу сайхан амарсгаа уу гэдээ орж ирж байгаа тэр эцэгчүүдийг хараад бидний үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар байж шүү гэдэг бас л яг л нэг тийм юмар тэр хэмжих зөвхөн тэр сэтгэл ханамжийн судалгаагаар биш тэгээ яг бодит байдал нь ямар байна вэ нэг захын хүнтэй ярихад ямар байна вэ гэдэг дээр л уйггүй дүн шинжилгээ хийгээл яваад байгаа юм бол энэ бол байх боломжтой бид нар бол их хол хардаг болтой жижиг сажиг юм дээр нэг нурж унаад байдгүй нэг шантраад байдгүй тэгээ байдаг л зүйл гэж хардаг болохоор энэ итгэл үнэмшил маань бол нэг тийм жижиг юм дээр бол нэг нурж унахгүй гэж бол хардаг. Тэгээд та өмнө бас хэлжсэн аав ээж хоёр нь хоёулаа багш хүн гэдэг хэлжсэн. Тэгээ Монголд яг ингээд аав ээж нь багш байгаад өөрөө яг багш мэргэжлээ сонгоод ингээд ажиллаж байгаа хүмүүсүүдийн юм хандлагатай юмдаа хандж байгаа хандлага надад айгүй өөр харагддаг л та. Ингээд бусдаасаа ялгаатай те ээж аавнаас одоо хоёр дахь үеийн одоо багш нар гэсэн шүү дээ. Тэгэхээр та энэ талаар яаж мэргэжлээ анх сонгоо одоо хүүхдүүд чинь бол багш болохгүй л гэдэг те. Ер нь л багасаа багш болно гэдэг бодолтой байсан. Хүүхд тахтайсандээ байрныхаа хүүхдүүдийг тэр үчнээс сөөх энтер гэж байдгүйсэн юм чинь. Тэгэл яг манайх 4 давхартай амьдардаг байсан. Тэгэл яг 4 5 давхарт жоо үеийнгийн тэ манай дүүнэртэй ч 101 юм хитэн хүүхдүүдэд байсан. Тэгэл бүтэнсэ өдөр болохоор бид нар тэр үчи хагас өдөр хагас ажилдаг байсан. Бүтэнсэ өдөр болохоор ингээл дээрээс ахуулаад ингээл бүх айлуудаа ингээл тогшоол ахаагчээ гараараа потис аваагаараа гэл тэр жоохон тийм нийгмийн төвчлөлтэй ч гэсэн юм уу. Тэгэл хинч намайг загиндгүй бид нарыг загиндгүй. Тэгэл бид нар өөртөө ингээл ханаа угаал шалаа угаал яг ч англиар бид потисноо тоглох гэдэг байхгүй юу. Тэгэл яг нөгөө манай ээж хоёр ингээл би хичээл тараад ээж хоёр хичээл дээр очино суун. Тэгэл энэ тэндээс нөө шохоонод нэмж кармалдаг. Хичээл нөө дүүнэрээгээ суулгачаал гадаа бороо орж ивэл те доторол тоглолт таарна. Тэгэл ингээл бүгднгийн суулгачаал за гэрээсээ цаас гаргаад ирэл. Тэгэл нөө би н орос сургуульд явдагсан тэгэл хичээл зааж өгөөл. Энд чинь ингэдэж шүү тэгдэж шүү гэл. Тэгэд багаас айгу тийм багш болох дуртай.
Тэгэл яг тэр хүүхдүүдийг ингээд нөгөө яг миний юунд ороод байж байгааг нь харах айгуу гоё. Тэгэл яг дараа нь 10 дугаар ангид үсгэд би тооны хичээлд их сайн хүүхдээсэн л 10 жил. Тэгэл хүүхдүүд ингээл одоо ямар мэрэгчлээ болох яах вэ хүү гэхэд би багш болно гэхэд манай ангийнхан тооны багш шүү гэдэгс ах. Үгүй хэлний багш болно гэ тэр үед нөгөө хэл айгуу тийм модонд ороо. Тэгээд ерөөсөө багасаа л ингээд харахад би түрүүн хэлсэн шүү дээ 26 жил ажиллахдаа би өглөө нэг ч удаа ядаргаатай энэ ажил руу яаж явна гэж би бодож үзег байхгүй юу. Мэдээч хэрэг ажил ингээл асуудлууд янз бүрийн асуудал гарна. Хэвээ ёо яана тэр нь жоохон гайгүй ларшаасаа тэр асуудал нь жоохон гевтэйхэн болчихсоо гэж мэдээж те янз бүрийн тохиолддог гэсэн. Тэгсэн мөртлөө би шантарч үзег. Тэгээд тэр нь юу хэлээд байгаа гэхээр зүгээр л мэрэгжилтэд дуртай байх. Одоо шилбэл намайг ганцаар ингэ суулгаад чи оператор хий эсвэл чи тэ фон сайн чинь чи санхүүч болоо гэд ингээд ингэсэн бол би бүр байс учдаг байх байсан байхгүй. Тэгэхэд би хүнтэй харьцах дуртай, хүнтэй ярих дуртай. Тэгэл одоо ингээд зарим манай найзууд юм уу манай ингээд нухаж ажиллаж байсан хүмүүс ингээд нэг баяр ус янз бүрийн мар ингээд уулзлахлаар би за яасан юу болж чинь яаж өөрчлөгдөө за одоо зорилго чи өөрчлөгдсөн үү төлөвлөлт чи өөрчлөгдсөн үү одоо яа гэж бодож байгаа яасан яах гэж юм гэлэхээр ёо нараатай уулзахлаар ингээл тэрийг айгу бодохгүй бол болохгүй тэгэл ингээл юу лээ гэл өөрөө өөртөө дүн шинжилгээ хийхгүй бол боддгоо гэл нөө тэгдэг. Тэгвэл чи би нөгөө хүн хүсээд штэ хүн ингээд өөр болоод штэ нараа чи өөрийгөө тэгээч гэдэг тэр хүмүүсээс нөгөө ирч хүчийг авах айгу дуртай учраас би олонтой байх дуртай. Тэгэхээр өөрийнхөө зан чанартай тохирсон мэрэгчлээ сонгосон тэр өөртөө таалагдж байгаа тэр ажиллаа хийж байгаа болохоор тэгээ өглөө ингээд дуу аялаад ажиллаад явдаг стрессээс нь тэгтэл миний ажил гоё гэдэг тэр байхан чухал гэдгийг л би ахлахынгийн хүүхдүүд болгондоо би тэрийг аюулсан хэлдэг. Бүр тэгээд мэрэгчлээ сонгохын тулд тэгвэл жишээлбэл хажуу талын айлын айгуу гоё G класс ундагч гэдэг юм те одоо чи ингээд нэг хүмүүсийг тийм материалын юмдаг дуртай штэ эсвэл ингээд тэр айгуу гоё гадаад явдаг ч гэдэг юм уу тэрийг хараад тэгээ тэр хүмүүний адилхан ажил хийх нь яг тэр хүнтэй адилхан амжилттай байна гэсэн үг биш ээ гэдгийг л хүүхдүүд аюулсан ойлгуулдаг. Зарим нэгэн тохиолдолд хүүхдүүд ингээд ямар мэрэгчлээ болох чинь ингээд асуухлаар яагаад энэ мэрэгчлээ сонгосон гэхээр цалин сайн авдаг штэ. Гэтэл би өнөөдөр яг багшаараа л явсан. Тэгэхэд би яг энэ багшийнхаа ажиллаар яваад би байр авсан. Би унах унаага би авчин. 2 жилний удаач гэдэг юм эсвэл би жил болгон тэгэл залуу хат чинь ингээл за би ястэ ингэж ажиллана тэгнэ гэд юу ядагсан бол би хуримт хийгээд тэгээ би хожимын нэг өдөр би яг тэдэн наснаасаа дээшээ би тэгж аялдаг болно гэж тэгдэг гэсэн одоо би яг тэрийг л хийгээд байгаа байхгүй юу. Гэтэл тэгээ манай одоо ингээл 90 тойрны хүмүүс надаас 3 дахин илүү цалин авдаг мөртлөө чамд хуримтлал байдгүй гэхэлэр байдгүй. Яагаад гэтэгэхээр олсноо л ингээл зарчдаг штэ гэдэг байхгүй. Гэтэл тэр санхүүгийн сахилга баттай байна гэдэг нь тэгээ орлого ямар байгаа шалтгаалдаггүй л байхгүй юу. Тэгэхээр тэрийг бас хүүхдүүдтэй аягүй сайн ойлгуулах хүсдэг. Тэгэхээр юу гэж хэлээд байна гэхээр хүүхдүүдтэй уулзах зав цагийг би аягүй сайн гаргадаг. Боломжтой байвал би хүүхдүүдтэй уулздаг. Тэгээ ийм юм байдэн шүү гэдэг юм хэлдэг. Тэгээд мэрэгчлээ зөв сонгохын тулд хамгийн түрүүлээд хин нэгэн хүнийг дуурайх биш, орлого хөөх биш. Одоо гой сайхан гэхээс илүү өөрийнхөө зан чанартай тохирох. Тэгэхээр буцаагаад нөгөө өөрлөгөө өнгөх би хийм бэ. Тэгээ би ер нь юунд дуртай байгаа юм болоо би юунд дургүй байгаа юм болоо гэдгээ мэдэрчих юм бол мэрэгчлээ зөв сонгоход аягүй чухал гэж би хараад байдаг. Сургуульд заадгүй зүйлийг л заадаг сургууль гэл тэгэхээр юу заадгүй юм гэхэд би нөгөө багш нараас асуудаггүй. Чамайг жишээл би нөгөө подкаст их сонсдог гэсэн шүү дээ. Тэгээ подкаст сонсож байхад миний хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг юм юу гэдэг гэж тэгэл аюу тийм амжилттай явж байгаа ингээд залуучууд ингэдэг тэтгцсэн ингэж яагаал гэхэд асууж байгаа хүмүүс нь энийг тат яаж олж мэддэг вэ гэхээр үгүй харин энийг сургуульд яагаад зааж байгаагүй юм болоо багш нар хэлжсэн бол би аль эрт би ингэчихсэн байхгүй гин гот ёо нэр бид нар яагаад энийг заадгүй юм бол яагаад энийг бид нар гэдэг эртхэн хэлээд өгдөггүй юм болоо тэгэл маш их боддог тэрийг тэгэл багш нарт хэлдэг байхгүй юу тэгээ тэр юмыг л хүүхдүүдэд тийм ээ боломжийг олгоод бид нар хэлдэг тэгэд энийг бас яагаад яг энэ айгу зөв тэг чиглэл гэж хардгуу гэхээр одоо би 10 жил багшилсан. Тэг миний нөхчөл заалж ирсэн хүүхдүүдлээр би айгу чухал шав багтай. Тэг тэр хүүхдүүд ингээл одоо ч гэсэндээ ингээл уулзъя багштайгаа уулзсаар гоё энерги авдаг гэхээр би ямар энерги гэл жоохон тоглоомшлом хийгээл тэгэл багштайгаа уулзах айгу дуртай байдаг. Тэгэд уулзаад хэлдэг хүүхдүүд нь юу гэж хэлдэг гэхээр уушлаарай багш яг үнэ хэлэхэд таны заасан герман хэл тэг би хоол олж идэггүй шүү. Надад хэрэг болоогүй гэхлээр нь пал гэж явна ш мэдээж. Гэхдээ таны нөгөө хүн байх
Тэгээ чин сэтгэлээс аливаа юмд хандах, хариуцлагатай байх гэж юу гэдгийг тэгэл тэр чинь ингээл амьдрал нөө залуу багш амьдрал алдаж онно тэгэл ингээл нэрэ гэдэг ингэдэг юм аа. Хөөе охтууд ингэдэм билээ шүү. Хөвгүүч жоо ийм ингэдэм билээ шүү. Тэгээ энэ дээр бид ингээ алдчихдсан билээ шүү. Тэгэл ингээл нөө завсарлагаан ч юм ингээл янз бүрийн болохоор тэгэл 10 дугаар ангид орохлоор чи нөгөө халахангийнхан ч герман хэл нөгөө шалгалт өгөхгүй учраас хичээл суухгүй. Тэгэхээр л ингээл алуу гэлтэл багшд бол гоё юм яриа гэлээ. За тэгвэл яг 20 минутад нь хичээд миний яг бэлцэн хичээлээ хийн. Үлцэн 20 минутад нь та нар хүсэж байгаа юм яриа гэлтэй гот би бол 100% гэрийн даалгавар хийлгэж чаддаг байсан багш 100% хичээлдээ суулгадаг байсан багш байхгүй. Тэгээ бодглоо тэд нар надад буцаагаад юу гэж хэлдэг вэ гэхээр таны хэлж ярьдаг байсан зүйл чинь миний амьдрал дандаа хэрэг болсон гэх гот нь л би тэр нөгөө заадгүй юмыг заадаг гэдэг юм чил энэ юм байна шүү дээ. Тэд нар цаг завын зориулаад тэгээ одоо миний хүсэж байгаа тэр ирээдүйд тэр ээж байх, эмэгтэй хүн байх, гэр эзэгтэй байх гэл тэ тэгэлээд манай хүмүүс нөх хөөсний баяр гэл ахлагангийн хүмүүс манай сургуулийнхаа нойлыг угаадаг байхгүй юу. Тэгэл би өөрөө шалгадаг хүүш миний охин энэ шараа арилгаа бол айгүй ажилсаг хатан ээжтэй байгаа юм бол голөгдөн штэ. Эний чи ингэж угаадаг юм гээл тэ. Магадгүй ээж аав нь зааж байгаагүй байх юм бол тэр ингээл дурглаа манай хүмүүс болно. Одоо та холд би яг ойлгож та би өөрөө цэвэрлэнэ гэдэг юм тэ намайг хайрлаад байна штэ. Тийм жижигхэн юм шиг юмнаас ингээд болгочихсон л гэдэг хүсдэг. Тэгээд тэгтээ аюул сонин ингээд нөгөө гэдэг боддог хүмүүс байдаг л шүүмжлдэг. Гэтэ энэ миний итгэл өмжл байхгүй юу? Эндээс л яг тэр нэг гайгүй хүмүүс бэлтгэдэн гэдэгт айгүй итгэл өмжлтэй байдаг. Магадгүй та нарын одоо подкаст айгүй олон жил үргэлжлээ явж байгаад 2 жилийн дараа ч юм уу 3 жилийн дараа за нараагч нүүдч яриадсан юм чинь ямар байсан бэ? Үр дүн гарсан уу гэх юм бол тэр үед те миний мөрөөдлөсөн бэлдээ гэж хэлэх нь эсвэл би бол үнэхээр сэтгэл ханамжтай байна гэж хэлэх нь тэгэхээр тэр өрөөлийг тавьж байна. Тэгээд дараа нь магадгүй энэ битэн ингээд нөө тасраад өнгөрчөөс яг боловсрал гэдэг айгу гой сэт болсон юм чинь. Тэгээд энэ дээр ингээд уламж яашаа өргөж яваарай. Тэгээд хожмын нэг өдөр ингээд чадсан шундралаа гэдэг нөө яриадсэн зүйлээ би чадсан гэдэг тэр нэг гоё подкастн дээр дахиад уулзнаа. Тэгнэ. За хоёрын ярьсан энэ хүрээ өндөрлж байна. Тэгээд боловсролын салбарт энэ олон жил ажиллаж байгаа танд их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь бас өндрөөс өндөр амжилттай хүсье. Маш баярлалаа. Тэгээд бас их сонирхолтой байна. Анх удаа подкастт орж байна. Маш их подкаст сонсдог мөртлөө хизээ нэг цагт яг нэг юунд зочин болоод яг сууж ингэж өдөөсө бодож байгаагүй. Тэгээд үнэхээр тоож миний хувьд бол яг бас нэг туршлага бас нэг ховорштой муу. Тэгээд яг боловсролын байгууллагыг удирж байгаа хүмүүстэй ингэж подкаст хийх тэгээд подкастныхаа хамгийн анхны зочиноор урьж хүлээж авсан Тана Бакам Дулан болон чамд маш баярлалаа. Тэгээд яг энэ боловсрал гэж зүйл бол тэрүүлэх салбар. Энэ бол айгүй сайн дэмжих, сайн сайхан зүйлийн тэгээд сайшаадаг, магтдаг, эерэг зүйлийг түгээдэг байх нь айгүй сайхан тэгээд айгүй тийм буянтай ажил. Дээрээс нь бид нар нөгөө хүнээр хүн хийдэг, соён гэгэрүүлдэг ажил. Тэгээд яг боловсролын салбарын хүмүүс хитрхийх өөнтөгч, хитрхийх тийм шүүмжлэл талаас хараад ах юм бол бид нар тийм хүн л олон тэгээ бүтээн гэсэн үг одоо төлөвшүүлнэ гэсэн үг. Тэгэхээр яг энэ боловсролын салбарын сайн сайхан зүйлүүдийг бусдад түгээн дэлгэрүүлдэг. Яг энэ чадж байгаа мэдж байгаа зүйл хүмүүсийг тэ урьж оролцуулдаг. Тэгээ дараагийн бас зочныг тэгсэн ядан хүлээж байна. Тэгээд яг ямар асуудлууд гарт юм бол юун дээр яаж ингээд нөгөө сайхан ингээд чадцсан бол гэдгийг бол өстой шимтэн сонсох бас нэг аюу тийм амттай гоё подкаст эхэлж байгаа юм болов уу гэж хараад байна. Тэгэхээр амжилтыг хүсье. Тэгээд айгуу тийм сонирхолтой яриануудыг тэг хийгээд бас хамгийн олон тандалттай хамгийн их олон хүн сонсдог, тэг сонирхдог тэг тийм подкаст байгаасай гэж бас хүсэж өрөмөр байна. Баярлалаа.